Сайн байцгаана уу? Дараа тэр влогийн маань шинэхэн дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. За бид хоёр нь спортын төв ордны үүднээс та бүхэндээ өнөөдөр мэдчилж байна. Яг үлээ. Яг тэ чинь ямар ч өөрсдийнхөө ертөнцөөс шал өөр ертөнц рүү ороход бэлэн бэлтгэлтэйгээр хурж ирсэн. Тэгээ энд яг одоо спортын төв ордон дотроос та бүхний сайн мэдэх Казахстан улсын говьяа тамирчин олимпийн хүрэл медаль Галбадархын отгон цэцгийг дайлаар мартахгүй хүрээд ирлээ. Чадах болов. За ямар ч байсан хамаагүй тэгэл нэг барилдаач хамаагүй тэр нэг аваад харъя. Байх бол угаасаа далаараа тавиул яана. Үгүй энэ жижиг юм лээ. Үгүй. Надаас жижиг юм бохгүй. Тэгэхээр би бас над шанс байгаа гэж бодоод байгаа байхгүй. Яг олимпик тамирч юм шүү дээ. Даах одоо яг манай чүк чадна уу? Өөртөө ийм ихтгэлтэй байгаа юм чи. За хамтдаа харцгаая. ямар ч бэлтгэл рүү нөрөө. Хүндэтгэлтэй орноо. Одоо зөвшөөрөл авах хэрэгтэй шүү дээ. Бас уу. Нэгдүгээр ахлаас Бэлтгэлэнд харцсан юм байна те. хүн байхгүй шүү. Оо энд шүү дээ. Сайн уу? Танаа ахлах дээрээ байгаа юу? Гарцсан байна. Гарцсан байна. За. Тэгтээ өөрөөдөө зорж ирсэн юм аа. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Яа. За сайхан наадаж байна уу? За чука минь нэлийн чангад очиж. За энэ би саяны ярьсан бас болохоор байна уу? За бид хоёр өөрийгөө одоо ингээд бэлтгэл нь дууссан бол хамт явъя л гэх гэсэн. Дууссаагүй юу? Ааха. Дууссан. Одоо ер нь дараагийн эхлэл одоо тухаас эхлэх гээл гэж байна. Тийм үү. Бэлтгэл эхлэхээс өмнө битэрийг дагаа явчих болох гараад ир гэж өөрөө чинь дуудгаа. За хааш явах юм? Бид ч одоо 5 дахь шидтэй ихгүй. Тав дахь биш ээ. Бодож байгаа гэж байна. За битэрийг дагаж явахд бил нөө гараад ир ингээ влог өгдөө шүү дээ. Хизээ орж ирэх. Хараа бодсон шүү дээ. Яг Наа. Хонцгоо тэмцээнэг уруулаа тий. Юу яаж ч жаа тэмчээнэ мэнчээ. Яа за тэгвэл нэг үзчих байлаа. Үзээд яах юм дээлүүл аваад их юм. Одоо дийлэхгүй өөрөөтэй. манай чука чадна гинэ. Зүгээрээ Бодлоо нэг кино өмсөд нэг барилдаадсэн. Тэр чи би. Тэгээд далаараа шидүүлдэг чи би. Тэр нь таа юм уу? Одоо тэгвэл Үзье гинэ. үзээгүйгээрээ юу? Үзээгүйгээрээ та далаараа. Тэгээд шидэлгүй айж. За чи нэрнгээсээ гэхдээ бас маш гоё спорт. тийм манай спорт чинь гоё штэ. Хүмүүс л нөгөө эмгтэй хүмүүс байрлална гэдэг нэг жоохон буруу ойлгоод хүнд хэцүү эмгтэй хүмүүс ер нь бол тохиромжгүй гэдэг. Ер нь бол хамгийн гоё тохиромжтой бүхний төрлөөс бол хамгийн гоё классик эмгтэй хүмүүс тохиромжтой бүхний төрлөө бол манах гэж бол би хувьдаа боддог. Тэгэхээр байрлсан дээр хаа. За дуусаа. Одоо чука минь үзэхэнтэй. Над кимоно байхгүй. Амаагүй тэрнгээр ингээ өглөөтэй бас бай. Нөгөө дараагийн хэлхийдээ орох гээд нөгөө удахгүй нөгөө Чингис хаан Grand Slam гэдэг Монгол улсад ордог том тэмцээн мандалах гээд. Тэний хамтлагт тамирчид манаас орцоо явж байгаа. Окей. За тэгвэл чукагаа хэрхэн барилдахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Чукагаа хэрхэн далаараа шидүүлэхийг харцгаая. Би ч одоо хамгийн бага жингийн тамирчин ш 48. Оо би ч юм одоо даабалтах юм байна. За байгаарай. Манай утган цэцэг маань өрсөлдөгчийн хувцсыг өөрөө өмсгөж өгч байна. За. За яг намайг дагаад явцгаа гэхэд болгосон. Энд чи ингэж. За одоо дижиг багтаад яг дижийн хонгоолт. Ингэж. За. Тахад. Дижиг байгаа. Хоорондоо ортлоо. За одоо эндээс хаад явсан. За одоо ингээл эцэлтийн да. Унтгүй юм шүү чука минь тисэрэ. Ой гэдэг шүү дээ. Монгол хэлтэй.
ийм ярихгүй. 1 минут л боллоо. Минут хүрээгүй байх уу? Өрөмтөд минут болгож байгаа байхгүй. Түүнээс бол зүгээр нэг татан тавина үстэй. Их амархан гэж энэ хүн бассан. Яг үннийг хэлээ. Таны өмнөх уналтыг хараад л гэж бодож тээ. Харин тий арайч би бол барчих юм байна гэж бодсон баха. Би амар худлаа нэ жижиг юм чинь барч авах мах гэдсэн. Спортод спорт л гэдэм байх. За ямар ч сан гоё манай спортыг сонгоод намайг зориод ирсэн баярлалаа. Тэгээд манай гоё. Заал танхимнаас гоё өнөр өнөртөж байгаа хэвээр. Тэгэлгүй байх юм. Яг тамирчин хүний хүч хөдөлмөр Нэг л хөдөлмөр. маш их хөдөлмөр, маш их төсвөр, төвчээр, хатуужил, дэглэм гэд ярих юм бол маш их хэцүү л байна. За одоо тэгээ энэ хүний яг энэ танхимаас нь аваад гарья. За отгодоо бит хоёрын урилгыг авч гарч ирсэнд баярлаа. Дагаж явж байгаад баярлаа. Зүгээрээ тэмдэглээд бас баяртай байна гэж. салхимланд гарах гэдэг таачж байгаа юм бол гэдэг. Таачж мэдэхгүй салхинд гарах нь мэдээд ах шиг байна. Өнөөдөр чинь гоё бас наадмын өдөр шүү дээ, тэ. Наад чадахгүй л байна уу, тэ? Чадаагүй л байна уу? Тэгээд өмнө наадцсан дөө. Сая нөгөө хүүхдүүдтэйгээ хөдөө явахдаа наадмын сумын наадмуудад ороод хүүхдүүдэд барилдуулаад тэр аваараас жоохон эмхтэй үндэсний бүхий тамирчин жоохон дасгалжуулжгүй лээ. Ваа яа тийм. Тэгвэл бэлтгэл гарангаа гоё агаарлаад наатчаад ирсэн юм шүү, тэ? Тийм манайхан наадмаа хийцээ. Одоо бидний үед бол наадам баг дуусчаад шүү дээ. Альва нэгэн баяр наадмуудаар баярлаж чаддаг уу? За барилдгаа болсноос сүүлийн 3 жил ер нь баяр наадмаа тэмдэглэж байна да. Цагаан сар наадам тэрийг бол тамирчин байх хугацаанд ер нь цагаан сараар ч ээж автаа ер нь зоолгож байгаагүй шүү. Барилддаг өснөөс хойш дандаа тэмцээн уралдаантай бэлтгэлтэй эндийн цугларалтай байж таардаг гэсэн болохоор тэгээ одоо сүүлийн 3 жил цагаан сараар ингэртэй байж үзэж бууз мууз хийж үзэж байна. Сонирн байна уу? Тий. Өнөө хүмүүсийн хадгалсан буузыг иддэглээснээс биш. Өөрөө бууз мууз хийж хүн амтнд дайлдаг болоод одоо 3 дахь жилийн өр үзэж байна. Ер нь хэр айлын эзэгтэй вэ? Ер нь бол гайгүй гэж боддог. Биш айлын том. Тэгээ нөө отхон цэцэг гэдэг нэртэй болохоор хүмүүс нөө айлын баг гэд. Тэгээ манай эмэгтэй эрэгтэй хоёулаас отхонтой байхгүй. Тэгээ би ямар юм дээж анх гарсан хөвгтэй шууд отхон гэнэ өргөж яасаа ахаад хөвгтөд болохгүй гэж бодсон юм. Шууд лотглуулчих юм гээд. Тэгээ би чи айлын том болохоор ерөөхдөө багаасаа хоёр дүүгээ жоохон загнаал зарцлаад ер нь жоохон босс маягийн л ажилтай. Тэгээ одоо тэгээл нөгөө багаасаа босс хийж байгаа л тамирчин болоод өөрөө өөргөө авч яваал. Тэгээд нөгөө одоо багш болсон чи ахаад босс ажилд орсон нөгөө шанараа зараад. Өө тэг ингэ гээл ерөөсөн. Жоохон багт ч одоо нөгөө ээж аав чи бидний үед чи ямар одооных шиг хүүхд шухтаа хараад ийш тийшээ сургалтанд хамруулаад зөөн гэх юм байгаагүй. Тэгээл өглөө гараад орой ирнэ. Тэгээ орой ирэхэд нь хоёр дүүгээ өсөчгүй шиг хоолтой өмдтэй байлгаж яах үүрэг даалгавартай байдаг хүмүүс чинь бол ер нь бол дайжгүй. Гайхтар амар гой хоол унд хийгээд авахгүй ч гэсэн ойр орчмынхаа хүмүүсийг бол нэг өсөхгүй ер нь гайгуучнаа гээ. За маа. Ингээд гоё. Lemon Fresh. Манай Zebra International Distribution оруулж ирдэг юм гоё юм да би. Тэгээ отгоогоо дайлж байна. За баярлалаа. Бид хоёр ингээд зочноо аваад агаар салхинд гараад тэгээд зочноороо майхан бариултыг сонноос майхан барьж ирсэн үү? За би ч нөө саяхан босс гэд хэлсэн одоо. Би одоо зүгээр суулгаж байгаа л өөрөө л барьчихна шиг. Тэгэхээр дандаа амаал ажиллуулдаг ш. Төө тэгээж ингэж өөрөө ихгүй ээж. Нэг жоохон бахта нэг хоёр дүүгээ зараал ээж бол өөрөө ирээл гэж байна. Тэгээ ээж аваагаа унгуут өөрөө зараал нөгөө чи хийж чадахгүй болгож шууд бос зодоол ингээд хурдан үлээ тийч яадаг ингээл тэгэл юм хийчихдэг гэсэн. Сонсож байна уу? Зодоох нь шээ. Хурдан үлээч гээл ерөөсөө
Удаа хөдлөхөр нь шууд загнаал яасан удаа хөдлөх юм гээл. Нэг нухуулахаас өөрөө хөдлөө барьчихнаа. Шийтгэл авчнаа. Нэг уурын хөрчих юм бол хурдлаач гэж байгаа өөрөө. Ингээд барьчаач гээл уурандаа барьчих юм шүү. Эсвэл Тэ? Барихгүй удаа давилаа. Тэ барихгүй удаа давил. Би ч одоо сүүлийн 3 жил төлөөрг амар ууртай гэж мэдээд байгаа шүү дээ. Нэг жоон бахтай хоёр дүүдэл атманд ч олоос өөр хүн амьтанд бол нэг уурлаа. Тэгээд ахгүй. Тэгээд нэг тамирчин бахтай ч гэсэн нэх уур уцааргүй. Тэгээд сүүлийн 3 жил нөгөө багшуулсан чинь цаанаасаа огшоод багшуулснаа мэдрэх гээд байгаа юм уу? Мэдрүүлэх гээд байгаа юм айгу. Ингэж үгүй чи наад мэхээ үгүй нэг ингэж хийгээч гээл тэгээд ялангуяа тэмцэн оруулах. Тэмцэн дээр чи өөр юм мэдлгүй. Амар дараамжлаг үзүүчээ бурхан минь ээ юу вэ ч та гэд галзуурчлаатай хүн авчираа тэмцэн дээр суулгацсан юм шиг л амар үү. Тэгээ би ер нь тэр бичлэг үзтгүй ш дараа нь. Үцхээс ичээд тэгээд тамирчин байхдаа нэг нэвтрүүлэг тэр нас ордгүй байсан. Бэлтгэлтэй анхаарал бас ингээ хүн амьтны дург өөрөхөр ачаач юм яриад одоо янз бүр болчих юм болоо гэж ер нь нэг юм жоохон даруухан гээл хүний нүднээс даалт. Тэгээд одоо сүүлийн 3 жилд бол ер нь дайжгүй. Одоо ер нь яад юм гээл одоо. хэдэн хүүхэдтэй юм бэ? Нэг хүүтэй. Нэг хүүтэй. Одоо 4 настай. Хэд настай? 4 настай. Барилдуулна гэж боддог уу эсвэл ямар нэгэн тэгэж одоо хүүгээ нэг тийм хүн болоосай гэж бодож байгаа ч юм уу? Байгаа юу? За яг өөрөө юу хүсэж чинь тэрийн дэмжиндээ л гэж бодчих. Спортын хүн болвол тэгээд өөрөө дуртай байлаас дэмжээд байна. Дургүй байвал хүчлэхгүй. Тэ. Хэр юм шиг одоо санагдаж байна. Одоо нэг цухас Харахад ажиллахад одоо ер нь тэгээл ээж аа манай нөхөр чинь бас спортын хүн. Хоёулаа спортын. Тэгээл хоёулынгийн дагаал ээлжлээд явхад чинь нөгөө эргэн тойрон дандаа л спорттой холбоотой юм. Гэртээ ирэхээр л нөгөө суугн хүртэл цагс иргэн бүх волейбол гэл дандаа тийм юм үзэж байгаа болохоор орчин нөлөөлөд яалтч бас нэг татагдаад ах шиг байна. Манай нөхөр чинь нөгөө тишүүрийн тасалжуулагч тишүүрийн тамирчин байсан. Өвлийн спортын. Тийм. Тэгээ яг одоо нөгөө хүүхдэлхоор гулганаа л гэдэг юм. Би аав шиг гулгадаг хүүхдтэй. Тэрний арай сонирхолтой ах шиг байна. Тийм. Тэгээд өөрөө дурлуул тэгэл альч спортоор хичээлсэн юм бол тэгэл дэмжээл юм. Нэг айхтар шууд спортын хүн болгон барина гэж бол зүтгэхгүй. За тэгээд ямар ч гэсэн очоод гоё майхна бариад үргэлжлүүлэх үү. За тийм. Тойр бариад уу? Cheers. Тойр бариад уу гэлээ яа. Чукаад барина. За очиж юу. Төрөөхөн л багшмаа гэж мөргөөдөөсөн чинь. Одоо би нэг илүүдтэй юм ярихгүй. Майхнаа дээрэ гэж. Хурдан шиг зөнгөөр нь байлгаж байгаа л зүгээр. Гэхдээ аваа шийдүүлчих шүү. За байгальтаа хүрээд ирлээ. За бэр. Тэгтэл би сая нааша ирэхдээ миний жоохон шар ингээл хөдлөөл байна л та. Яг дивжин дээрээ атгаал аглин байгаа үз. Байгаль дээрээ би ирсэн чи жоохон нэг амтагдаад. Бэр амтагдаад. Тэг яах чаа? Барь дахиад үзэх гэдэг юм уу? Арайч тийж хэлэхгүй л хөтэй. Яаж тийж гарч чадчихна амнааснаа. Дотоод болцсон юм байна л та. Өө би энийг уншин бүтэн яг тэгээ хэлсэн сая. Гүцээч л та. Яг энэ бас нэг юм юу энэ дараагийн нэвтрүүлэг ойрд гарахгүй хаа. Яана гэж. Бас нөгөө нэг хүнийг сэтгэл зүгээр нь дарамтлна гэж байдаг шүү дээ. Тийм ч нөгөө бас нэг тамирчин үний юу шүү. Тийм үү? Тийм үү? Хотлоо. Ямар хариу таах зочроо. Би энд ингэж сая. Яагаад тэнэгтэй байгаа бол гэсэн ядтай зогсчих. Бас яаж нэг би л нэрээ татлаа шүү. Тэгээд унсан майхна барил барьч. Яг сайн бодоорой. Би сайн нөгөө дивжин дээр нас амар сүрдсэн юм аа. Яг энэ нөгөө нэг манай Чукагийн хүүчин бас жуудгаар хичээлдэг. Харин тийм байлээ. Тэгэхээр энэ хүн багтаад ах шиг байна л та. Би болгүй яах яах. Хүүхдэрээ ганц мэхээ хийвэл хийчихье. За уцчихгүй харъя. За аль төрлөөрийн. Бүхий аль төрлөөрийн. Гэж байгаа. Самжуудаа чөлөө сумаа үнс. Майхан байхсаар л нар буучлаа шүү. За барилтаа багшаа гэдэг. За надад дийлэгч унах газараа бэлд. Унах газараа бэлд гэж бэлдэлцгээс унах газрын яд.
Бид одоос. Тэгчтэй. Тогс. Хийх би чам хэрэг байгаа гэдэг чи Одоо барь шаа тэмээ гутлаа тайлбарлаа буцаад өмсөж. Би өөрөө махна барьяа. Ада тэр юу аваад ноцоосоо өдөр Өөр барилах майхан байна уу? за ганцаараа барь. барь ба та иш сүжээ. Яг хараа сууж. За ингээд хэдийн нэг бид гурав тоглон суусан байна. Энэ сайхан асрыг маань, энэ сайхан майхныг маань, энэ сайхан сандлууд энэ орчин маань бүрдүүлж өгсөн. Та хоёртаа маш их баярлалаа. Та хоёртаа гэж. Надад баярлалаа гэж. Тэг би чамд хэлсэн шүү дээ анхнаас битээ хэрэггүй гэдэг хахад үгүй гэж зүтгээдээс. Үгүй яг багцээ. За тэгэхээр яг одоогоор баяр үндэсний их баяр наадам маань болж байна. Манай энэ дугаар бол баяр наадмын дугаар байгаа. Манай логийн маань онцлог бол зочноо яг тухайн газар нь хаана юу хийж исэн мэдгүй те. Яг тэр үед нь шууд гаргаж ирээд наашаа ингээд агаарслыг нь гаргаад ирдэг ийм онцлогтой байгаа маа. Тийм учраас манай оролцогч маань дөнгөж бэлтгэлээ дуусаад байжсэн учраас спортынхаа хувцастай явж байгаа. Энийг бид хоёр мэдээд гарч ирэхийг мэдээд дээл хувцас бэлдэж ирсэн байгаа. За ингээд зээ. Өгч байгаа гэж юу? Өмсөх юм уу авах юм уу? Өмсүүлнэ бас. Дараа нь авах юм уу? Өөх юм уу? Хаалгадууд авчлаа. За яах вэ? Барилдаа дийлүүд аваа. Амар одоо барилдах ярихгүй шүү. барилдсан бас амьдрал зэрэг болох юм байна. Бас малаад. Одоо би хизээч ам гарах вэ? дахиж хизээч ам гарах вэ гэдэг. Над баттаад барилтыг гэж хэлсэн дээр баг. Тэгээ манай язгуурын маань амт болон язгуур юм те. Тоглолтод маань зориулж ийм гоё хүннүү дээлийг урлаж өгсөн байх юм аа. Ингээд тэр хүннүү дээлийг Хүннүүдээ одоо ямар харж байгаа? янзын гоё ярьж байна. Монгол хүн юм чинь дээл зөгтгөө монгол хүн гэж байхгүй шүү дээ. Монгол Гэхдээ казак болоод 10 жил болж байгаа. За ингээд шин дээлмэл өмсгөө чи меладаг байлуу яадаг вүлээ? Нэг мелалах явчих уу? Ийхүү манай влог маань фэйсээр ихэж байна. За ингээд Толгор төрийн 2234 Их Монгол улс байгуулагдсны 819 үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 114 ардын хувьсгалын 104 жилийн баяр наадмын мэндийг дэвшүүлье. Баярлалаа. За сайхан наадж гин үү? Сайхан наадуулах гэдэг юм шиг хоёр. Одоо Наадуулах гэдэг агаарсан чирээ мөрөд саад бүрсэн. яа, одоо ямар ч байсан гоё юу болж ин да чинь баяр наадам болж ин айрах цэгэнд ялгсан өдрүүд. За ингээд гоё Викторийн влогийн маань айраг халдвар маань арай жижиг гэнэ үү? Яг юмтэй чи бид чинь тэгээд яа. За зочиндоо ингээд цэгээгээд Баярлалаа. Үнэртэй ямар гоё үнэрч байна. Ариг синглээд чин сан байна. Аригийн амтна чинсээ алтна мари юмаа гэ сайхан дуу байна цаад гарах гэж. Дараач юм шуналтай ч юу? Салгуулаад. Ой гэж бодсон бүр шусгаж суусан тэр боодох юм. Рол чимчгэлсэн гэдэг чинь л энэ байна да. За юм. За манай влогт хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Галавдархын отхон цэцэг гэж 1992 оны 1-р сарын 25-нд Улаанбаатар хотноо төрсөн. За юун төрөө өөрийгөө бидэнд танилцуулаач. Яг одоогоор одоо юу хийж байна вэ? Сая миний овг нэр хэлээ танилцуулчлаа. Ямар ажил хийдэг мэдээд тэндээс шүүрээд ирлээ. За Тэгэхээр одоо би юу ярих вэ? Одоо юу хийж байна вэ? За
2008 оноос хойш жудо бүхөр хичээлж байна. За тэгээ 2021 оноос хойш жудо бүхийн багш дасгалжуулагчийн ажилдаа шамдаа ороод явж байна. За бас хажуугаар нь хоол зүйчээр суралцж байгаа. Одоо сая 2 дугаар курсээ төгссөн. Одоо 3 дугаар курсын оюутан болноо. Оюутан болсон юм уу? Тий, оюутан болсон. Хоол зүйчээр сурч. Тий, хоол зүйчээр. Одоо одоо цаг үед тамирчтай ажиллахад бол хамгийн чухал шаардлагатай мэргэжлүүдийн нэг учраас хоол зүйчээрээс ажил сураад явж гин хүүхдүүдтэй бас хэрэгтэй болов гэдэг талаас. Ерөнхийдөө яг жудо тал руу бол нэгт орчоол явж гин. Яг барилдахаа болсныхан дараа бол яг ер нь бол ингээд жудоос бүр болий гэд айгу шийдээд дэний хит хонс юм. Хит хонс юм гэж биш нөө нэгтлэн мэрэгжилтэй л дээ. 2013 онд нэгтлэн бодгочоор төгсөөд 2015 онд магистра төгсөж ирсэн. Манай ээж нэгтлэн бодох мэрэгжилтэй. Тэгээд ээж маань хүчээр намайг нэгтлэн бодогч болгоод тэгээд ерөнхийдөө тэр талаараа ажиллана гэж бодож исэн бол ерөнхийдөө нөө спортоор олон жил явсан учраас бас яг спортоос хөндөрөхөд бол айгүй хэцүү байсан. Тэгээ буцаад ер нь бол жудогийн спортод ороод багш дасгалжуулагчаар дараагийн карьераа үргэлжлүүлээд явж байна. Анх жудо бүхтөө хэрхэн анх учирсан болоо? Хэрхэн яаж явж байгаад учирсан болоо? Тийм. За ер нь нөгөө ангийнхаа хүүхдийг дагаад хамгийн сайн найзгаа дагаад энэ спортод анх хөл тавьж илаа. За 5 дугаар ангита манай ангид шилжиж ирсэн сайн буу ингээд хүмүүс одоо Бомбаяр зааны ахих нь охин манай ангид Увсан аймгаас шилжиж ирээд тэгээд тэр найзтайгаа аюу сайн найзлаад тэгээд тэр маань нөгөө Бомбаяр ах жудо бүхийн секцэнд оруулаад тэгээд надаас төрүүлээд удаа хичээлсэн л дээ. Тэгсэн л намайг цуг явъя чи нэг очиод үзье хоёлаа цуг явъя гэд уруу татаад тэгээ нэг өдөр дагаж очиол тэгэл нэвч шувт орсон доо ер нь. Эхний эдэн сар ер нь жоохон нууцаар явсан. Тий, аав л мэдчихсэн. Тэгээ ээжтэй хэлсэн чи эмхтэй хөвт барилдана гэж юу гэдэг чи юм би жижигхэн би яатаа матай гэл намайг. Тэгээ айгу сонирхолтой санагдаад тэгээ аав болохоор дуртай амьдаа өөрөө яв. Тэгээд ээж бол нэлээд зөвшөөрөхгүй битээч нууцаар автобусны мөнгө төрөө өвлөж авалцаалаа. Эдэн сар явсан. Тэгээд ээж сүултээ дийлхээ үлээ за яв гэд. Сүултээ баг бүр ээжигээ дийлгээд бэлтгэлтэй явахаа боллоо гэдэг жоохон айлгаж байлаа. Тэгээ тиймэрхүү маягаар ер нь жудогийн спортод хөл тавьж илаа. Тэгээ тэрнээс хойш одоо 17-8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Тий. Тэгвэл одоо хүүхэд насны мөрөөдөл нь мөрөөдөл байсан шүү дээ тийм үү. Тэгэхээр хүүхэд насны мөрөөдөл өнөөгийн яг энэ цаг үеийн амьдралтай тэр мөрөөдөл маань хэрхэн нийцэж байна? За спортоор хичээлэхээс өмнө болохоор би жүжигчин болно гэж боддог. Тэгээд нөгөө энэ ч бүр персонал юм байна. Нөгөө хошин шог үзэх амар дуртай. Манай бас хошин шог амар үзэн. Тэгээд аавыг дагаад бүр жоохон багт чи нөгөө касет байдаг нөгөө хошин шог ингээ бичсэн байдаг шүү дээ. Тэгээ нөгөө өнгөт инээдийн нөгөө шаргоолны найзгаа авах гэл тэр мөрөө айгүй аав амар их сонсон. Тэгэл дагаад сонссоор гал яагаад ч мэдгүй. Нэг тийм юм хошин юмд айгүй дуртай. Манай аав бас айгүй тийм хошин мэдрэмжтэй хүн ингээ явуулдаг. Хоч моч өгөхтэй айгүй сайн ч гэдэм. Тэрийн жоохон дөөр яцсан бас. Тэгэл нөгөө хошин шогт илүү дуртай учраас одоо аглуу боёх хоёрын хошин шогнуудыг илүү их үздэг. Тэгэл зарим нөгөө хошин шогнуудынхаа үгийг ингэж ээжилсэн ангийнхнагаа явуулж мавуулдаг ч юм уу тийм байсан. Тэгээд тэгэл ер нь спортод ороод нөгөө жүжигчин болох мөрөөдлөө бүр магтаад. Гэхдээ яг хуу спорт дотроо бол бас найзууд донд бол нэлээд хөвгөлтэй маазардаг талдаа эмхтэй өнгөхэд тийм тэгээд юу тийм байна. Тийм байр юм байсан. Одоо анх уулзахад яг тэр нь мэдрэгдсэн. Амар хөөрхөн байсан шүү дээ. Тийм ерөнхийдөө бол тийм өрөлттэй сан жүжигчин. Гэтэ яг нөгөө жүжигчнэр хошин шогийн жүжигчин болно гэж аюух жоохон бахтаа боддог. Тэндээс сургуулийн урлагийн үзлэг мэдлэгээс хөөрхөн ганц нэг дүр дээр нь тэгэл жижигхэн юм сууж лээдэг. Тэгээд спорт руу ороод бол ерөнхийдөө спортоо нэвт шувт орсон. Тийм. Тийм бах. Их адтай хөвгтэйсэн баха тий. Жижигхэн юм сэргэлэн юм руу ингэсэн тэг нэг угаасаа сая бид хоёр очингууд яг юм хошин мэдрэмжтэй гэдэг нь шууд мэдрэгдсэн тий. Мэдэгдсэн. Олимпиас хүрэл медаль авчихсан шүү дээ. Хүрэл медаль. Гэхдээ чиний биш тэр шийдвэрийг би бас миний хувьд шүү зүгээр зүг юм шиг санагдсан шүү дээ. Тэг яг 2015 онд Казахстаны иргэншлиг иргэн болоод сонгоод явсан тий. Мэдээж тэрийг ингэж Монгол хүний хувьд
өөр улсын иргэн болоход бас амаргүй л байсан баг. Энийний ард бас юу байсан юм болоо? За хамгийн анх яг Казахстан улсын нэр дээрс барилдаач гэдэг санал бол 2014 онд ирж ирсэн. Бүрөө. Тий. Тэгэхэд чи одоо юугаач мэдгүй 22 настай жоох хүүхэд байлаа. Тэгээд мэдээж улстай 2 номер гадааддод яг тэмцээнүүд бол мэдээж 2 номероор давхарлаад явна. Гэхдээ олимпиад бол ерөнхийдөө нэг тамирчин жингээ төлөөлөөд улсаа төлөөлөөд оролцдог учраас надад бол боломж бас байгаагүй. Дээрээс нь уран цэцэг маань тэр үед одоо дэлхийн номер 1 тамирчин байлаа. Ранкаараа би болохоор номер 5 байсан. За тэгээд ерөнхийдөө бол олимпиад орох нь бол уран цэцгийн хувьд бол тодорхой болсон. Тэгээ урнаатай бол нөх айхтар би орно гэдэг ч юм уу те. Тих одоо шанс бол надад бас байхгүй байлаа. Тэгээд Казахстан улсаас тэр одоо санал ирдэг нь бас айгүй тийм хөвтэй. Яагаад тэгэхээр хүн болгонд тийм санал ирэхгүй. Тэгээ би ч одоо Монгол улсын анхны легионер тамирчин гэж бас явдаг. Тийм анхны аль бие ёсоор ингээд легионер тамирчин болоод гэрээлцээр хийгээд ингэж очсон тамирчин. Тэгээ дээрэс нь одоо яг жудо бүхийн түүхэнд аль бие ёсны биш ч гэсэн хамгийн анхны олимпийн медалийг авсан эмэгтэй тамирчин бас би байхгүй юу? Тийм байх. Яагаад тэгэхээр нөгөө сумья маань нөгөө 57 кг учраас би өмнөх өдөр нь барилдчихдаг. Тэгээд битээр яг нэг олимпиас медаль авсан ч гэсэн яг нөгөө өдрөөрөө би төрүүлээд авцсан. Тэгээ ерөнхийдөө бол бас хүмүүст амар би анхных гэхүүчсэн дотроо бас юу гэдэг нь Монгол эмэгтэй тамирчдаас Казахстан улсын түүхэнд Монгол улсын түүхэнд бас анхны олимпийн медалийг авсан. Тамирчин ингээд дотроо л өөрөөр бас бахархдаг. Тийм тэгээд тэр Рио де Жанейрог олимпиад тэр олимпиад ороход бүр аюу эдрэгтэй юм болсон. Тийм одоо нэг хүмүүс бас сайн мэдтгүүл да. Яагаад тэгэхээр гэрээгээр явсан ч гэсэн тэр улсын иргэншлийг аваад 3 жилийн хугацаанд тэр улсад амьдэрсэн байх шаардлагатай гэдэг одоо нэг олон улсын олимпийн хорооны тийм дүрмд олон улсын дүрмд бас байдаг. Тэнгүүд би чи 15 онд иргэншлээ аваад 16 онд олимп болж ерөнхийдөө жил чирхүү хугацааны дараа. Тэгээд яг нөгөө тэмцээн уралдаандаа ороод би чи нөгөө ранк 5 байж аваад өөр улсын иргэншил болонгод ямар ч бүр ранкгүй одоо 300-400 тамирчны хамгийн ард нь очиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ бүх одоо оноогоо эхнээс нь эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд нэг хагас жилийн дотор би буцаад байр ахиусаар гад нэг 12 3 өдөр очсон гэсэн үг. Тэгээд 3 жилийн хугацаанд иргэншлээ авсан байх шаардлагатай. Нэг бол казак хүнтэй гэр бүл болоод одоо энэ улсын иргэншлийг авсан тохиолдолд олимп орох юм эрхэн нэгтнэ гэдгээр Маш нэр юм. Тий айгүй нөгөө дүрмдээ бас янз янзын юмнууд байгаа. Тэгээд Казахстан улсаас болохоор одоо ийм л гаргалгаа энэ удаагийн олимпиад орох боломжгүй боллоо гэд надад ингээ хэлж ийсэн. Олимп болохоос нэг 3 4 сарын өмнө ч юм уу. Тэгээ за ер нь олимпиад орох боломжгүй болсон. Ямар ч тэмцээн уралдаандаа ороод явъя. 20 оны олимпиад ер нь бэлтгийгээ багштайгаа ярилцаад. Тэгээд дунд нь бас нөгөө мэдээж нөгөө мөнгө зараад юу гэдэг нь те одоо бусад тамирчнаас арай илүү цалин авч байгаа шүү дээ би. Тэнгүүд чи нөгөө Казахстан улс айл болох намайг олимпиад оруулахыг бодно. Тэгээд бүр нөгөө Казахстан үнтэй ерөөсө гэр бүл болгоё. Тийм төлөвлөгөө мөлгөө бүр гаргаад уулна. Бараг болцуулсан юм шиг байна. Тэгээд одоо ингээд яшиг тэгээд олимпиад орё. Тэгээд дараа нь болохгүй бол болчин мэд гэдсэн чи багш үгүй юу гэж тэгж идэв чинь жоох хүүхэд. Айгүй бол нөгөө хүн чинь дараа салахгүй гэдэг байл. Тэгээ штэ. Олимпи авраг болох нь тодорхой. Тэгээд багш ер нь яшиг тэгээд хоёлоо дараагийн олимпиад бэлдээгээд хоёлоо ярилцаа тэгээд бэлдсэн байж идэл олимп болохоос нэг 2 сарын өмнө олимпийн ороонд юу манай Казахстан улсын олимпийн ороонд нөгөө мэйл ирээд богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн учраас олимпиад орохыг зөвшөөрлөө гэдэг имэйл ирээд тэгээд Өөсөн баха. Тэгээд би бараг сонсож байгаа. Надад сонсоо шүү. Би ч нэг юм ингээл явж штэ. Тэгээд ер нь бол олимпиад орох эрх маань үүссэн. Тий. Тэгж олимпиад орж илоо бас. Бас ладармаатай юм шүү тий. Тэр оронж масар их бэлтгэл явагдаж байгаа шүү дээ энэ чинь. Тэгээд тэр сэтгэл зүйн асуудал хүний нутагт очихсан хэдийн иргэн нь болоод очсон ч гэлээ гэсэн энэ чинь бас амжилт үзүүлмээр байгаа шүү дээ. Монгол хүмүүс цуснд нь байгаа. Ер нь бол зорилго нь тийм л юм чи. Олимпиад очиж оролцъё. Амжилт гаргая гэдэг зорилгоор одоо энэ үгдээ спортын богино хугацааны амьдралаа бас өөрийгөө бас хэр чансаатай хүн юм те гэдгийг бас шалгах юм чи шалгуур өөрийгөө сорих асуудал учраас бас айл болох олимпиад орохыг л хүсэнтэй. Яг багш маань бол мэдээж шавьдаа илүү санаа тавиад одоо тэр гэр бүл мөл олох асуудал бол байж болохгүй. Тийм тэгэхээр одоо бид тэр дараагийн олимпиад бэлдээ. Тэгээ гэр бүл болоод олимпиад бэлжижсэн жирэмсэн болж үл яах юм чи. Юу нөгөө төлөвлөгөө бүр авах нөгөө гэрэл хүнээс танихгүй хараачгүй байгаад байгаа байхгүй юу? Тий. Одоо тэр үедээ болохоор нэг юм хэцүү байгаад байгаа байхгүй. Одоо ингээ эргээд харахад аягүй хөвгчлээ. Тэр үед нэрээ ингээ гэр бүл болсон бол тий. Үлдсэн байж шүү дээ. Гэхдээ дэлхийн аваргын
Дэлхийн аврагт бас хэд хэдэн удаа амжилт үзүүлсэн. Дэлхийн аврагын хошоо тий хошоо өргөж медаль тий. Будапешт, Аз ТV авраг. Азербайджан Будапешт хоёр шүү дээ. тий. Аз ТV авраг тий. Тий Аз ТV аврагсан. Яа, яста мундаг. За тэгэхээр миний бодлоор ингээд бодоод байна л да. Энэ асар их төсвөр төвчээр байж байгаа. Энэ тэмцээнүүдэд ялалт байна, ялагдал байна, тий. Тэгээ энэ ялагдлыг одоо хэрхэн хүлээж авч байсан бэ? Одоо ялагдсны арих одоо сэтгэл зүй яг ямар байдаг болоо? Яг тэрийг За ялагдал мэдээж маш хүнд ялангуяа нөгөө өөр орны нэр дээр очиж байралтаад ялагдана гэдэг бол бүр нөгөө гаднаас ирэх шүүмжлэл одоо юу гэдэг нь тиймэрхүү асуудлууд нөгөө Монголд байснаас илүү их. Монголд бол мэдээж нэг загнаал хэрүүхэн хідүүн хэлээл те бэлтгэл сургуультай сайн хэд яа одоо юу гэдэг нь те нэг хэсэгхэн багш нар ингээ загнаал зэмлэл өнгөрнө. Тэнд болохоор нөгөө шүүмжлэл илүү их. Загнахаас илүү нөгөө гадаадаас авчираад лаг бэрлэн гэсэн тамирчин чи хаана байна? Тэ энэ хүнийг ингэж дэмжиж яхаар өөрөө орны тамирчтай ингээ бэлдээ дэмжихэд яа тийм ч гэдэм одоо нөгөө жуудаа бүх сонирхогчд ч юм уу ингээ гаднаас ирэх өөр багш нар ч гэдэм үү тийм хүмүүсийн шүүмжлэл бол мэдээж нэлээ их байсан. Тэрэнд өртгөн одоо би одоо нөгөө ялагдчаад би яалах байсан, би медаль авах байсан гэдгээс илүү тэр хүмүүс шүүмжлүүлэх нь илүү амар. Тэгнэлтэй мэдээж. Тэгэхээр тэр хэцүү хүнд үеийг яаж хэрхэн давж гарч исэн бэ? Мэдээж багш л айгүй их зөвлөн. Том ялалтын өмнө юм жижигхэн ялагдал байх хэрэгтэй тий. Том тулаанд бэлтэж байгаа наан юм жижигхэн юмд ялагдаад харин тэнд очиод яаж тулдах ёстой вэ гэдгийг чи одоо бодож бэлтэх ёстой. Тэгээ түүнээс одоо ингээ би ялагдчихлаа гэж уйлж унжаал сэтгэлээр унаалах юм бол дараагийнх төр очиод яг л энэ байдал чи үүснэ. Тийм байхгүй тулд энийг бол одоо юу гэдэг нь тий. Зүгээр одоо чамаг сорж байгаа сорил юм аа. Уул ойрыг төгч байгаа энэ доор чи ингээ зөндөө олон чам саад бартаа тэрний нэг л гэж хүлээж ав гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар багш бол айгүй их дэмжинэ. Тэгээ заримдаа ингээ бүр гутраал уйлж муулаал ч юм уу ингэнгүүт шууд загинчдаг багш. Өсөндөө уйлаад хүн өгчээ юу гэл. Тэгээ уйлхаа бойлмол гэдэг нөгөө заримдаа айсандаа уйлж муулж одоо нөгөө юу гэдэг гутрахгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар багш бол ерөнхийдөө тийм амар нөгөө ялагдлаг бол урт хугацаанд ингээд нөгөө бодогдуулаад ингээд байлгахгүй. Богино хугацаанд ингээд ярилцаал буцаагаал дараагийн тэмцээнд яаж бэлтгэх тийм. Хэрхэн яаж сэтгэл зүг өндөр байх вэ гэдэг тэмцээнд ороход энэ сэтгэл зүгээ орохынхаа өмнө шүү дээ. Одоо яг барилдахынхаа өмнө сэтгэл зүгээ яаж ингэж бэлддэг вэ? Мэдээж энэ сэтгэл зүй болоо энэ биеийн тэнцвэртэй байдлыг хадгална гэдэг бол бас хэцүү тийм. Амаргүй юм байдаг бах те. Яаж хэрхэн ингэж өөрийгөө бэлддэг хурцлж амар чухал юм лээ сэтгэл. За сэтгэл зүйд мэдээж тамирчин хүнд маш том зүйл. Зөвхөн бэлтгэл хийгээл бэлтгэлжилтээр л сайн байгаад гэдэг бол мэдээж бүх тамирчин бас сайн байна. Тэгэхээр яг л адилхан бүгд л ижлэхэн бэлтгэл хийж байгаа. Тэр дотроос сэтгэл зүгээрээ, сахилга батаараа, тууштай зан чанараараа ялгарч байгаа нэг цөөхөн хүмүүс л ерөнхийдөө амжилт гаргаад байгаа ш. Тэгвэл одоо дэлхий дээр ч гэдэг юм спортоор хичээлж байгаа хэдэн сая хүмүүс байгаа ш. Тэгээ сэтгэл зүйг өндөр байлгахын тулд мэдээж маш сайн ярилцдаг байх хэрэгтэй юм билээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гаргадаг. Яг юу мэдэрч байгаа тий. Тэгэхгүй ингээл дотроо өөрөө бодоод өөрөө шаналал өөрөө ингээл гаргалгаа гаргаж чадахгүй яах вэ гэхлээр сэлв өөр найз нөхдөөгөө ч юм уу багштайгаа ингээ ярилцах хэрэгтэй. Тэнгүүд нөгөө нэг шийдэж чадахгүй байгаа асуудлыг гаргалгаа гаргадаг ч юм уу тий. Ингээ олуулаа ярилцвал зөв гэдэг шиг тэндээс нэрээ ингэж болох байсан биш ч гэдэг юм уу тий. Тэр ярилцаж чаддаг байх чадвар айгүй чухал юм шиг санагдсан. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө бас илэрхийлэх. Тэгэхгүй ингээ нөө дотгошоо байгаад байвал бас тэр бүх юм гадагшаа гаргаж чадахгүй. Дээрэс нь бэлтгэлжилт гэдэг юм хүнийг бас сэтгэл зүйг нь өндөр болгодог. Яагаад тэгэхээр өөртөө итгэлтэй болдог. Би энэ бэлтгэлийг өчнөө хийсэн юм чинь. Энд би бэлтгэлээ хэр хийсэн бэ гэдгийг шалгуулах гэж би тэмцээнд орж байгаа. Тэгээ өөрийгөө ингээ сорих гэж миний бэлтгэл сайн байгаа мó байгаа мó эсвэл би хангалттай тулд бэлтгэл хийсэн учраас энэ тулаанд би билээ. Нэг тийм байдлаар юм сэтгэл зүгээ би бол бэлтгэдэг байсан. Тий. Тэгээд одоо бас ингээд яг тамирчин байх хугацаанд юусэн анзаараг байгаа байхгүй. Одоо нөгөө багш болсон чи эргээд би юу н барилдаг байхдаа ямар хүн байсан. Би юу н барилж явахдаа юу боддог байсан ч гэдэг юм уу те. Ингээд эргэцүүлэл бодонгууд биш нөгөө хүрэл отхоо гэх бүр нэртэй. Нөгөө яг жуудаа үздэг хүмүүс багш нар тамирчин дотор ч юм уу. Тэг яа хүмүүс намайг тэгдэг гэдгийг ч би ойлгохгүй байхгүй. Тэгээ эргээд харахад одоо нөгөө олон улсын тэмцээнүүдэд орсон одоо нөгөө юунууд үр дүнгууд байгаад байгаа хгүй. Тэнгүүд би нэг олон улсын тэмцээнд нийт 28 удаа хүрэл медалийн төлөө барилсан байгаа. 28 удаа. Тэрнээс би нэг л удаа хүрэл медалаас мартарсан байгаа хгүй юу. Тэгэхээр чи харахгүй юм байна шүү дээ. Тэнгүүд чи нөгөө хүрэл медаль
медалийн төлөө барилна гэдэг чинь сэтгэл зүг амар бэлтгэх шаардлагатай. Ялагдвал медаль байхгүй Байхгүй шүү дээ. Дахиад өөр медаль авахгүй, ахиа өөр шанс байхгүй. 17 гарчмал хожигдвол мөнгө медаль гэдэг нэг арай өөр. Тэнгүүд чинь хүрэл медалийн төлөө гарахад хүн амар сэтгэл зүгээ бэлтгэх ч гэдэг юм уу те амар зоригтой одоо шийдэмгийн юу гэдэг иймэрхүү байх шаардлагатай байсан юм байна. Ер нь бол тэнгүүд тэр үед бол би өөрөө бол зүгээр л гараал барилдаал одоо юу гэдэг те өөргөө ингэ бэлтгэцсэн. Тэгээ эргээд харангууд пөөх энэ олуудаа ядаж талд нь бас мултрын штэ медаль үлдэх. Тэнгүүд энэ олуудаа би бас ингэж барилдсан гэдэг чинь бас багш хоёр бол сэтгэл зүйн мөг бол маш сайн бэлтжээ гэж яг одоо ингээ эргээд харахад бол тэгж бодож байгаа. Би бас саяхан өөрөө тэмцээнд явж байгаад нэг өөрийнхөө нөгөө барилддаг байсан нөгөө тамирчныхаа ийм бүх архив авахад тэгсэн чинь яг 28 удаа олон улсын тэмцээнд оролцсноос 27 удаад нь хүрэл медаль аваад тэгээд нэг удаа мултарсан. Тэгээ дотоодын тэмцээнүүд бол мэдээж бас хүрэл медаль зөндөө байгаа. Тийм. Ер нь алт мөнгө гэдгээс илүү хүрэл гэдэг бол хөл медалийн төлөө тоглолт бол маш үнэтэй гэж ярьд юм билээ. Тэгээ түрүүнээс хойш яриан дунд нь багш гэж маш их гарлаа л да. Тэгэхээр багшийн талаар одоо клуб ажиллаж байгаа юм тий. За манай ах шиг Дашчамцын Инхбатар гэдэг. За Тэмүүжин клубын тасгалжуулагч. За энэ жил Монгол Улсын гавьяа тасгалжуулагч болсон багш маань. Тэгээд Казахстан улс руу явхад бол ерөөсө багштай хоёулахны явсан. Тийм битээр хоёулаа явсан. Тэгээ багштайгаа явсан учраас бас нөгөө хажууд зөвлөх заах өвдөж хавтахад санаа тавих, халамжлах гэдэг юм уу те тэр талаар багштайгаа цуг явсан учраас нөгөө бүхий л цаг үед зовсон ч, өвдсөн ч, жаргасан ч, ялдын дараа, айлгдлын дараа нөгөө бүх цаг үед багштайгаа байсан учраас ерөнхийдөө яриан дунд дандаа багш гэж болж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө нэг ч ялалт, нэг ч ялагдал би ганцаараа биш хгүй нөгөө багштайгаа цуг бэж тэрийг даван туулсан ч гэдэг юм уу те. Тийм учраас бол багштай маш их баярлалтай, багштай маш их хайртай. Тэгээ одоо багш маань Тэмүүжин клубын тасгалжуулъя дахиад ийм бяцхан хүмүүсийг бас жүдогийн спортоор хичээлүүлээ, заагаа зөвлөөд дараагийн шанараа бэлдэж байгаа. За би болохоор тусдаа өөрөө клубтэй бас тусдаа би энерги клуб байгуулад одоо 3 жил гараа ажиллаж байна. Одоо ер нь бас тэмцээн дээр багштайгаа өрсөлдөөл. Тэгээ нөө дивжен дээр битээр чи хаяа хүүхдүүдээ өрсөлдүүлээл араахан заримдаа багшаас айгаад тий хичнээн нөгөө хүүхдээ барилдуулж байгаа ч гэсэн. Тий энэ би мэдхгүй л байна л да. Мэдхгүй учраас асууж байгаа шүү. Иргэн Казахстан улсын иргэн болчлоо. Цуг хамт явсан багш маань бас иргэн болох уу? Үгүй багш маань болохоор иргэн л авахгүйгээр. Яагаад гэхээр нөгөө багш тэмцээнд оролцоод оролцох шаардлагагүй юм чи. Тий зүгээр л одоо нөгөө спортч бол амар юу гэдэг глобалчлагдсан. Учираас одоо юу гэдэг те нөө сайн дасгалжуулагч, сайн тамирчдыг ингээд хойл цолиод өөр орноос ингээд авчдаг. Багш нар бол одоо юу гэдэг те манай улс ч гэсэн гаднаа сайн дасгалжуулагч авчираад шгшээ аг дээр ажиллах боломжтой. Яг тэрнтэй адилхан манай ах шил Казахстан улсад очиж ажилласан. Гэрээгээр л ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэншлийн асуудлаас хангах юм байна. Энэ надад л ийм сонин санагдаад байгаа байхгүй юу? Монгол улсын Монгол хүн тийм үү? Тэгээд өөр улсын нэр дээр барилдаад дэлхийн дивжин дээр амжилт болоод медаль зүгээ зогсож байхад тэр сэтгэл зүй ямар байдаг бол би уул нь Монголоос оролцсон бол гэдэг юм байдсан болов эсвэл би энэ улсаас төлөөлж орж байгаа мөртлөөс энэ улсыг би гаргаж чадлаа. Гэтэ би Монгол хүнч гэдэг юм уу? Нэг юм Монголтой холбоотой юм байд юм болов яадаг бол байлгүй яах вэ мэдээж. Одоо Казахстан улс чинь 20 сая хүнтэй хүн амтай. Монгол улсаас бол хамаагүй олон шүү дээ тий. Тэр олон хүн амтай. Яагаад 3 сая хүн амтай хүнээс ингэ тамирчин авч байгаа тий. Тэгэхээр юу гэдэг тэнд очсны хэрэгээ гаргаж иж Монгол улс үнэхээр бүхий орон юм байна. Үнэхээр хүчтэй юм байна гэдгийг тэр орны бүх тамирчид гадаадын одоо бүх тамирчид хүртэл гээд мэдэрж байгаа. Хэдий би Казахстан улсын нэр дээрс барилсан ч гэсэн бүгд намайг нөгөө Монгол гэдэг Монголын тамирчин тий одоо нөгөө тэмцээнийг олон улсын жүдо бүх албаны тайлбарлагч тайлбарлаж байхдаа хүртэл энэ охин бол ингээ Монгол охин юм аа тий Монгол охин Казахстан улсын нэр дээр барилдаад амжилт гаргаж ийна гэдэг нөгөө бүх цаг үед дурддаг учраас тэрнгээр айгүй бахархна. Тэгээ яг нөгөө тамирчин байх хугацаанд мэдээж медаль аваад зогсож яхад одоо юу гэдэг өөрөөрөө мэдээж бахархна. Тэр олон хүний итгэлийг би алдсангүй. Гэтэ хамгийн нэг амар юм нь Монгол улсын төрийн дуул явахад надад амар эмзэг. Би бүр одоо юу гэдэг төрийн дуул явахад ингээд шууд уйлдаг.
Одоо юу тийм нэг ээжийн тухай кино үзэл хүн чинь нэг уйлаад гэдэг юм уу тэгдэг би бол нөгөө төрийн дуулыг сонсоод шууд уйлдаг. Ягаад гэвэл нөгөө өөрөө тэрийг ишгэлүүлж чадаагүй учраас гэдэг юм ингээл амар эмзэг төрийн дуул явахад надад бол хамгийн юм хүн байдаг гэсэн тийм. Тэгтээ бол мэдээж төрийн дуулаа яг дагаж дуулна. Төрийн дуулаа ишгэлүүлж байгаа тамирчдыг хараад баярлан багтана. Тэгээд мэдээж өөрөө тэр дууг ишгэлүүлэхийг хүсэн ч гэсэн тийм боломж байгаагүй учраас одоо нөгөө дараагийн бэлтэж байгаа хүүхдүүдэд бэлдээд те би багш нь чадаагүй ч гэсэн миний хүүхдүүд гоё ингээд төрийн дуулаа гоё ишгэлүүлээсэй гэдэг тийм мөрөөдөл одоо тэгээл ажиллаж байна. Ер нь цаашдаа Казахстанаа ингээд төлөвлөж явах уу? Ер нь Монгол улстай иргэншлээ дахиж хүссэн үү? Хүссэн гэж хэлсэн чинь нэг удаа хүсэлтэй өгөө тэгээд зарим нэг материал асуудалтай байгаа учраас буцаагдсан байгаа. Тэгээ одоохондоо дахиж өг байгаа. Мэдээж одоо Монголдо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаа. Тэгээ мэдээж одоо юу гэдэг гэр бүлийнхэн маань бүгд Монгол улсад байгаа учраас бол би энэ чинь ажиллана. Тэгээд ерөнхийдөө бол одоо материалаа жигдлээд бүрэн болгочвол ахаад төсөлтэй ер нь бол өгөхөөр бэлдэж байгаа. Олон улсын хэмжээний тэмцээнүүдэд гэлтгүй бид бүхэн нэг жижиг сажиг одоо нэг тэмцээнүүд ингээл орлоо гэж бодъё л та тий 10 жилдээ ч юм уу жижигхэн нэмтээ яа зөвлөж магадгүй шуурчлаа. Гэтэ би нөгөө мэдэхгүй учраас хэлж байгаа. Эсрэг талынхаа багийн тий нацтай өрсөлдөх хүнийг ч юм уу судалдаг явдал байдаг штэ. Боксing тэмцээн дээр хүртэл байдаг тий одоо энэ тэд удаагийн аврагт тэр тэмцээний тим алт авсан одоо энтэй би тулгах чинь энэний арга барил нь юу вэ? Энэний эсрэг би ийм их хийнч гэдэг юм уу? Ийм судалгаануудыг бас хийх үү? Хийлгэх яхаа тэр бол хамгийн чухал нь одоо юм хөгжиж учраас бүх тэмцээн урлагийн бичлэг одоо янз бүрийн юмнууд одоо YouTube дээр ч гэдэг юм янз бүрийн одоо жүдо бүх албаны сайтууд дээр байрладаг учраас ямар өрсөлдөгчтэй яаж урилдах уу гэдэг багштайгаа нийлээд одоо ер нь бүх тамирчид л тэгж байгаа. Бүгдийг бичин бүх тамирчдаа ингээд бичээд энэ үнтэй барилдахад би ийм техник ашиглах хэрэгтэй юм байна. Энэ арга барилаар хожих боломжтой юм байна. Энэ тамирчин эвгүй учраас ингэж аргалж болох юм байна. Ингээд цагийн хуваарилдаг хүртлээ 4 минут барилдах байтал за энэ тамирчин одоо энэ тамирчин энэ мэхэнд орохгүй бол би энийг хожино. Эсвэл би хэвтэй барилдаанд хожих боломжтой. Өөрийнх нь давуу тал болон сул талыг одоо тэр тамирчин дээр би гаргана гэсэн үг. Миний сул тал энэ учраас би тэр сул талаа энэ барилдаан дээр гаргахгүй. Давуу талаа ашиглах хэрэгтэй. Миний давуу тал юу вэ? Эсвэл оноо аваад илт давуу ялахад хэцүү ойролцооч тийм тамирчид байх юм бол энийг би торгуулаар хожие. Тэ 3 жүдо бүчин заавал унаахгүй ч гэсэн 3 торгуул аваад ялж болдог спорт тахгүй. Тэнгүүт одоо тэр талын бүх юмыг судалнаа. Эсвэл за оноо алдахгүй үндсэн цагаа дуусчихвал gold score гэдээ манад ч юм байгаа ш талтан цаг. Gold score эхлэнгүүт оноо авсан хождог ч юм уу те. Тэнгүүт миний одоо давуу тал чинь би ядардгүй цуцдаггүй удаан ингээ байл тусмаа би илүү сэрэгдэг төрлийн ерөнхийдөө тийм тамирчин байхгүй. Тэнгүүт аль болох өөрийнх нь дийлэхгүй байгаа тамирчнаа тэр gold score руу оруулж ягаад ядрааж байгаа тохиолч гэдэг юм ингээ зөндөө олон арга техникийг ер нь бол ашиглана. Тэгтээ яа 48 кг байдаг те. Тэгэхээр эсрэг тамирчин маань муу ялгаагүй 48. Тэгэхээр тэр хүн ч гэсэн бас ийм удаан хугацаанд барилдсан ч ядардгүй гэх юм байдаг уу? Байдаг юм улсын хүн байна уу? Эсвэл энэ ядрахгүй байгаадаа энэ ирч хүч энэ юм чинь одоо нөгөө бидний яриад байдаг Монгол цус гэдэг шиг тэрэндээ бас байдаг юм. Яах юм бол тэр болохоор нөгөө хүн хүний биеийн онцлог, булчингийн найрлага гэж юм байгаа байхгүй. Зарим хүн ч нөгөө амар булчинлаг юугүүл ингээд амар булчинтай болоод ирдэг шүү дээ. Зарим нь юу ч хийсэн юу ч идэж байсан таргалахгүй туран хаач юм эсвэл тийм хүмүүс байгаад идэг. Тэгэхээр нөгөө тэр хүний биеийн онцлогоо шалтгаалж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг хурдан ингээд булчин хөөгөөд идэг. Тийм хүмүүс ерөнхийдөө амархан цуцдаг. Ягаад гэвэл манайх шинэ хөдөлгөөнтэй спорт агшид сунах нь одоо юу гэдэг тэр байдлаасаа шалтгаалаад арай өөр хүн болгонохоор түүнээс ч одоо бүгд адилхан 48 кг-тай хэрнээсээ одоо би ганцаар амар ядрахгүй байгаа юм гэсэн үг шүү дээ. Тэр дотор ч гэсэн ядрахгүй бас тийм ингээ ажиллах чадвар сайтай тамирчин байна. Эсвэл амархан цуцаж ядардаг тамирчин ч гэсэн бас байгаа. Тэмцээн болгоныхаа дараа бүх өрсөлдөгчтэйгөө яаж барилцсан тэр ангийн бичнэ одоо бол намтраа өчнөө хуудсан гэх юм байгаа л да. Эргүүлээд харах юм бол тэр тэндээсээ л одоо нөгөө өөрийгөө бэлтгэж судалгаагаа гаргаж ирнэ. Тэгээ дээрэс нь бас нөгөө бичээд ахаад юу гэдэг тэр тамирчинтайгаа олон удаа барилцсан юм шиг тийм ийм дотн мэдрэмж төрөөд идэх байхгүй юу. Тэгэхээр бас нөгөө
юу гэдэг нөө танихгүй хүнтэй уулзаал юм ярих сонирн байдаг шүү дээ. Тэнгүүд одоо та хэдэг ингээл фэйсбүүкээр ингээл зургатаар харсаар нэг таньдаг хүн юм шиг ярьж байхаар яриад батна гэдэг ш. Тэрнтэй адилхан нөө тамирчныгаа бичлэгийг үзээл нөө бичээл судлаад тахаар нэг таньдаг хүн юм шиг тий барилдах гэхээр нэг дотн юм шиг санагдаад байдаг учраас тэр нь бас айгүй болоход л судалдаг байна шүү дээ. барилдахад айгүй тийм маш их нөлөө өгд юм бэ. Одоо манай жүжигчний мэрэгчлэр ярих юм бол кино ч юм уу жүжигэн дээр дүрээ аваад бид нар өөрийнхөө дүрийн өгнүүдийг бичдэг байхгүй бас. Энэ угаас зохиод ирсэн байгаа шүү дээ. Бичигдсэн зохиод ирсэн байхад тэрэн дундаас салгаж аваад өөрийнхөө аль хэсэгтээр гарч ийн тэр бүгийг өөрийнхөө харилцаж байгаа хүннийхээ тексттэй хамт бичдэг. Ингэж бичснээрээ зүгээр уншснаас илүү хурдан сууж өгдөг цээжинд. Тэгэхээр ингээд мэрэгжлийн онцлог байгаа тийм. Тэгэхээр бичин гэдэг маань өөрөө ийм асар өндөр ач холбогдолтой юм байгаад байгаа. Бичин уншин гэдэг нь унших гэхэлэр одоо нэг бицэнүүдээ одоо ингээд эргүүлээд би уншиж байгаа хгүй тэр тамирчтай тэгж ярьсан 10 минутанд оноо алдсан ч гэдэг. Уншиж явах шууд ингээд нүдэнд ингээд тухайн үеийн яг тэгж унсаж нэр яг тэгсэн гэхэлэр бас юм уншихлаар нөх хүний төсөөлөн бодох чадраас сайжирд юм болов уу гэж бас бодоод идэв. Спортын тамирчин болмоор санагдал юм чи. Тааж чадахгүй. За, коман надад бас гэр бүлтэй тий нэг хүүхэдтэй, хөөрхөн хүүтэй. Хүүгээ яасан Монголдо төрүүлсэн үү? Тий, Монголдо төрүүлсэн. За, манай хүчин одоо 4 настай 2021 оны ихэр тий ковид үеэр төрж исэн. За, тэр үед чинь 20 онд бол олимп болох хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээ ковидоос болоод олимп хоошлоо, тэмцээн уралдаан бүр цуцлагдаад хилгээл хаагдаад ингээ бүх юм байхгүй болоо. За тэр хугацаанд ерөөхдөө хүүхдтэй болсон. Яагаад гэвэл ахаад 21 онд олимп болохгүй ч яах магадaltaй амар эрсдэлтэй байсан шүү дээ. Тэгээд за ер нь бол амар эрсдэлтэй байгаа учраас ер нь ингээд хий байхаар ер нь хүүхдтэй болчих. Хий байхаар амар эрсдэл хий байхаар зүгээр байхаар гэхдээ нэг тамирчин хүний хувьд эмэгтэй хүний хувьд бол хүүхэд гаргана гэдэг чинь бас карьераа үрж яах вэ те бас богино настай штэ ер нь те жудаа бүх ер нь бол Тэгээ ерөнхийдөө уул нь бол угаасаа 20 оны олимпийн дараа зодог тайлна гэдэг ер нь багтайгаа ярилцаа шийдсэн байж л нөгөө олимп баан хойшлоо. Тэгжил би чинь бас нас өдөр хөргөн тамирчид дотор өндөр. Тэгээ 29 настай дээж болсон. Тэгээ за ер нь олимп болохгүй ч яж магадaltaй юм чи ер нь бол бас гэр бүлээ. Тэгэл нөгөө хөөхний нөхрөө одоо олон жил бас энэ чи хайж явлаа штэ. Тэгээ яасан гэлээ нэг тэр нэг сонирхолтой. Тэгээд жирэмсэн болоод төрөх боллоо. Энчнээ байгаад энчнээ байгаад л исэн л та. Тэгээд төрөх болоод нэгдүгээр төрөхөөр болвоо. Тэгээд нөгөө тэр хэд чинь нөгөө эмнэлэг твтгэж байгаа бол заавал нөгөө шинжилгээ өгөөл тэр хариугаа байрж очино гэл тэгсэн чинь яг нөгөө манай гэр чинь 48 дор сургуулийн хажуу 48 дор сургууль дээр яг тэр шинжилгээг авдаг тийм төвнөөс юм. Тэгэл нэг өглөө очисон чинь л угаасаа нөгөө илүү тэлт болцоо одоо хөвтөхгүй болохгүй гэдээ бүр тэгээд нөгөө эмнэлэг дээр очиод юу шинжилгээгээ өгөхгүй л очисон чинь өнөөдөр нөгөө төрийн албан хаагчдыг нэгдсэн журмаар авж байгаа. Тэгэхээр одоо өөр хүмүүсээс шинжилгээ авахгүй гэсэн чи би бүр хэрэлдэж байгаад би наа чи төрөхөөд ингээ болохоо байла. Хэрүүл урал хийгээл бүр амар баг уурлаад гизээгээ баг гарах нь болов. Тэгээд л очиод шинжилгээ өгөөл тэгсэн чи оройн нэмлэгт хийвтгээл. Тэгээ очин чи нөө хариу нь гардггүй. Тэгээд хариу гардггүй гэдсэн чи за тэгвэл төрөвчлсөн өгчих гээ. Төрөвчлсөн өгсөн чинь зүгээр гараа тэг эмнэлэгтэй хэвтэл төрөхт нөгөө тариа туслаа илгээл бас өвдөж мөвдөөл тэр авир чинь бас өвдөж мөвдөөл тэр авир чинь артлан цааш их залхаж малхаад бас үртэй байж исэн чи халдвартаас яриад за таны өрөө ирэг гарсан гээл тэгэл тэр авдээс надаас бас хүмүүс чинь бүгдийн тусгаарлаад би ганцаараа тэр эмнэлэгт ковидтэй тэр өөрөө төрөх байж идэл чинь ковидтэйгээ шууд нөгөө кесараар төрөөд кесараар төрсөн тий тэгээд байж идэл чинь нөгөө би ч гадаад иргэн Ариалын бус нэгдүгээр төрөхөд төрлөө гэд нөгөө сэтгүүлч нар чи ирээд нууцсан байгаа шүү дээ энэ нөгөө тийм шүү дээ мэдээж нууцаар төрж байгаа хүн чи намайг хинч жирэмсэн гэж юу мэдээгүй харсан ч нөхрөөс өөр байхгүй те баг гэрээсээ гарахгүй тэгсэн чинь тийм юм болоо те би ч нуугдчихсэн чинь нөгөө сэтгүүлч ирсэн гэх нь яана гэж бүрстэ зүрх мөрхт илсээ тэт чинь баларж байгаа юм чинь тэгэл яахаараа ямар баяных нь ихнэр нь одоо энэ Хариалын бус эмдэгтэр төрдөй мөрд ингээд нөгөө сэтгүүлч нар чи сүртэй тэгээд нэвтрүүлгээр гараад би чинь бүр ийм гэсэн чинь гадаад улсын Казахстан улсын иргэн төрсөн гэхдээ нэр зарлахгүй л байгаа юм. Казахстан улсын иргэн ингээд төрсөн мөрсөн гээл тэгээд халдварт руу явлаа маргааш өглөө хүүхдтэйгээ хойлохнаа. Төрчөө шууд маргааш өглөө явж байгаа. Тэгээд би чинь нөгөө хүүхд юу ч үлгийдэж мэдэхгүй яач мэдэхгүй үлгийдэж чадахгүй тийм хүн халдвартад очиод
Тэгээ хоёулаа ковидтэйгээл стайлангаа алдчих юм чи тэнтэж. Дээрээс нөгөө кейсрээр төрсөн ойдл мойдолтой. Тэгээл нөгөө тэр үед чи 14 хоног тусгаарладаг. Тэгжсэн чи яг 11 хоног дээр манай хүүхдээс ковид гарчтیں۔ Тэнгүүд чи ахаа шинээр гарсан гэ ахаа 14 хоног сунгаад тэгээд 20 хоног халдвартад байж агарсан. Тэгээ манай нөхөр чинь булганых штэ. Булганыхгүй. Тэгээд тэгсэн чи нөгөө манай ихснэр мэгснэр найзууд сүүл цаачаал шоолол. Булганых яасан чи анхдаг ч юм аа. Эдний хүүхэд нь корона тус анхны нэраа гэдэг. Манай хүүхдээс булганых бас булганых яасан ч анхдаг ч юм аа гэж манай нөхөр мөхрийг бас явуулаад манай нөхөр чи яасан анхдаг ч штэ гэл. Юуны гэл гингүүд Монгол улсын анхны легионер тамирчны нөхөр гэх. Ерөөс яаж хийж байгаа анхдаг ч болчих юм аа гэж явуулаад тэгээд тэгж төрж илаа. Тэгээд тухайн үед л амар хүнд нөө корона морно ч хүнд би чи баг ихний 500 дотор мотор явсан баха баг. Тэр үед чи амар сүртэй хүмүүс чинь зүгээр баг тусаад баг өглөө юм тийм. Тэгээд би чи нөгөө хүүхд тусчингоо чинь уйлж муулаад одоо ингээд балар санаагаар унаад балраал ингээ одоо эргээд ботход бол нийтдээ л байсан байна лээ. Тийм тэгээд төрчөөд манай нөхөр ирж авбаа авахар болол видео колоор ингээ яриад хүүхдээ харуулаад тэгэл гисэн чинь нөө уцаар видео кол хийл айгүй том харагдаадсан юм шиг нөө амар том л өстой хүүтэй болсон гэл. Тэгээ битэрийг авахар эмнэлгийн гадаа ирсэн чинь тэрэг мэрэг юу ч аваагүй байсан шууд машины суудлаад урд суудлаа тэгээд өнөө нэт би чи энэгээр яах ч ангичгүй амар том харагдаад байсан. Тэгээд баг шууд суулгаад явах юм болоод би чи дураараа юм тий. Өнөө нэт тэгээд битэр ямар ч нөгөө нэлэх хөвгт мөхт юу ч мэдлэггүй хоёр гарч Хүүхдээ болох уу болъё гэж болцсон. Тэгээд нэг нь үдгийж чадахгүй нөгөөт нь шууд төрөнгөт нь суулгаад аваа явж байгаа машин тэгээд. Тэгэл эмнэлгээс гараад гуруулаа 20 тонны дараа уулзаал. Тэгээ биш нэг хүүхдээ бас арай сар хүрээгүй бахт нь орхиод тэгээ шууд Казахстанс руу явж исэн. Тэгээд 6 сар тахт нь буцаж ирсэн. Тэгээ хүүхд маань амар том болцсон бүр. Тэгээ намайг танихгүй. Тэгэл эренгүүтэл гэрт нэг ихч ирчээл яваад байгаа байхгүй. Байх шиг байгаа манай хүүхдийн нүдээр бол тоож моохч хүнийг гэрт хүн ирж дээ гэсэн янзтай. Тэгээ хүүхдээ 6 сартай хахт нь ирсэн. Тэгээд 20 тоногтой байхад нь явсан болохоор амар сонио ерөөсөө нэг санаж манахгүй. Би ч бэлтгэлээ гээл нэг хүүхдээ санаж манахгүй. Одоо эргээд бодоход айгүй тэнэг. Тэнгүүт одоо нөгөө байнга цуг байгаа болохоор эмээ өвөө мөрөг хүүхдээ авчихар нь санаал. Айгүй сүртэй. Том айгу том ном болчиход бас тухайн үед ерөө санаж манахгүй мангарч байсан юм одоо энэ нийтдээ. Тэгээд яг төрсний дараах бэлтгэл айгу хүнд байсан. Тэгээ шүү дээ. Би чи нөгөө 1 сарын 30-нд төрчих 3 сарын 30-нд анхны тэмцээнд орсон. 2 сарын. Оо хийсрээр төрчөөд. Дээрээс нь хийсрээр төрсөн. Тэгээ би чи 75 болж төрсөн бүр. Тэгэл төрөөл баг буцаад амар турж мурчих юм багсан чи нэг 4 5 хил хасагдтыг. Тэгээ штэ нэг 70 малтай. Тэгээд 20 тоногтой нэг за сартайхт нь бэлтгэлд орсон. Сарын дотор би 20 хил хасаад. Тэгээд тэмцээнд орсон. Ёстой л тамирчин л хүнээс гарах баг. Тэгээ нялх бийтэй тий. Нялх бийтэй хийсрээр төрчихсөн. Тэгээ чи хасаа. Тэгээд чи хүүхний сүү байгаа юу? Хүүхний сүү мүү чи гоожол сүү айгу сайтай. Би ч нэ төмний колоны саваар л өдөрт ингэ зөөлөд оршмаар. Үнэ айтай баг. Төмний колоны саваар гэдэг. Тэр нөгөө имлэг твтэж байхдаа бас айгу сүү ихтэй. Тэгээ нөгөө хүүхд хөгж чадахгүй болохоор ундааны саваар л өрөөгөөрөө өрцөн л зүгээр нэг сүү зардаг хүн айтай л. Өрөөнийхөө ханаар доогоор нь байх ус ундааны савнд сүүгээ хийгээл тавьцсан. Үнэ нэттэй. Оо бас төрөлтөө айгу паянтай төрсөн. Одоо нөгөө хүмүүс найзууд төрөл нөгөө юм бичиг гараад тэдэн грамм хөдөө оллоо моллоо гэлдэг. Над ерөөс тийм байхгүй. Имлгээс бараг хөөгдөд гарсан хүн чинь. Таривчлагдаад бараг. Нүүр амаа нуугаад би чинь бүр амар сүртэй. Хулгайгаар төрсөн хүн чинь. Ачигтаад явж байгаа юм чинь халдвар. Корона тусцаг. Тийм хүмүүсийг яах гоё юм аа. Цэцэг мэцэг аваад нөгөөдөл чи амар сүртэй гарч. Би чи 20 тонгийн дараа дүнш нөхөртөө уулзж юм чинь. Тэгэхээр одоо дараагийн төрнө гэсэн тийм юу бай? Төлөвлөгөө байгаа юу? Байлгүй ах юм мэдээж. Одоо төрөндөө. Одоо ястаны тэр бичиг гараад гаргаж маргуулаа тий. Одоо тэгэл төрөндөө гэл. Тэгэхээр одоо 6 хүүхдээ 6 сартай байхад нь ирсэн гэхлээр чинь тэмцээн уралд бэлтгэлгээ яваад өгсөн гэхлээр аав нь хүүхдээ харж үлдсэн. Тий. Ер нь бол нөхөр хүүхдээ. Гэр бүлийнхэн талаар танилцуулаач. За манай нөхрийг тулга гэдэг. За тишүүрийн спортоор хичээлж байгаа. Одоо тишүүрийн спортын дасгалжуулагч алдар спорт хороонд дасгалжуулагч хийж байгаа. Тэг ер нь бол спортын гэр бүлтэй манайх. Гоё юм аа.
Тэгээ айгүй юу гэдэг. Одоо гэрте ороод суум уу солонгоч нь ерөөсөө спорт л гарч ийн манахаар. Сакс хөлбөмбөг волейбол хүүхд ер нь бол дуртай спорт. Гэхдээ бол нэг айхтар учиргүй барилдаал ноцлол тэгээд байхгүй. Манай хүүхд арай жоохон ондоо. Яа тэр нөө багаас нь бас эмээ өөдөг айгүй ойрхон. Тэгээ манай ээж аав хоёр чинь хоёлоо багш. Аав маань биеийн тайвны багш. Тэгээ ээж маань болохоор бага ангийн багштай хоёлоо одоо тэтгэврт гарцсан. Тэгээд манай хүүхдийг дасгалжуулаад. Тийм. Тэгээд ер нь талтал юм биш. Тийм ер нь дандаа спортын багш талтай. Багш гэхэд бас биеийн тайвны багш гэж. Тийм. Аав ээж чинь нутаг. За манай ээж болохоор Говьалтай аймгийн Баян улс сумын. Пүү. За Бага. Тэгээд би ч нөө хойд автгаа өссөн. Тий хойд болохоор бас Говьалтай аймгийн Баян улс сум хоёулаа. Тий яг төрсөн болохоор Ховд аймгийн Дарив сумын. Оо за. Юм бэ л би бас мэдтгүй байсан л та. Бүр нөгөө багада сайн мэдгүй. Одоо манай хойд авчин 5 автай хахад манай эрэгтэй дүү битэрийг манай эрэгтэй дүү ч надаас нэг дүү 5-тай 4-тэй хахад манай ээжтэй гэр бүл болж исэн. Тэгээ бүр нөгөө багаасаа исэн болохоор нөгөө аавыгаа бас сайн мэдгүй. Тэгээ би ч одоо баг худалч нь 3-4 жилийн өмнө л яг төрсөн аав ээжтэй анх уулзч үзээд тэгээд нөө өмнө дандаа л Говьалтай Баян уул гэдэг байжаад сүүлд мэдсэн Ховд аймгийн Дарив сумынх гэдгээ. Тэгээд ер нь баруун зүгийн л хүн юм бэлээ. Тэгээд аав төрсөн аав ээж болохоор Завхай аймгийн Сонгон. Тийм. Тэгээд ээж ч юм болохоор Говьалтай Баян уул, ээжийн ээж болохоор Арангай аймгийн Эрдэнэ мандал. Ерөөсөө нэг юм талаас бүрдсэн. Тэгээд би өөрөө казак. Тэгээ яасан ч нэр баруун зүгийн хүн болсон тийм. Тэгээ Улаанбаатар хоттой төрсөн гэсэн. Тийм Улаанбаатар хотод төрсөн би. Монгол улсын иргэн Казак улсын иргэнтэй суусан гэрэлсэн гэсэн одоо үг байгаа юм шүү дээ одоохондоо. Тэгээ ер нь л тэгээд нөгөө хүүхдийнхаа иргэншлийг эцэг их нь сонгодог. Тий. Монгол хэлгүй явах монголоор тийм. Монгол. Тэгээд манай өвч намаа нөгөө казак гэж мэднэ бас нэг юм казакын далбаа малхан баарахаар ээж чиний казак байна гэдэг. Тэгээд саяхан тэгдэ ээж чи казак гэсэн мэт тэгээд тийм гэдсэн чи тэгээд чи яагаад намаа казактай авчихгүй байгаа. Чиний казактай очиж үзээгүй штэ гэдэг. Одоо хөөхөн бас том болчоод тэгдэг болчоод байгаамаа. Тэгж яа нэг авичнаас. Тэнд одоо ингээ удсан юм чинь ер нь казак хэл за тентхийн хүмүүс чинь бүгд орсоор ирдэг. Тийм хольж ярина. Тийм наттай хараа орсоор хоорондоо ярихаараа казакаар тийм. Тэгээ ерөөхдөө бүгд л ер нь бол орсоор ярьдаг. Тэгээ цэвэр орс хүмүүс чинь тэнд зөндөө байдаг. Тэгээ казактай хэл бол яг нэг ерөөхдөө нь ойлгох хүмүүсийн ярьж байгаа. Түнс нэг айхтар яриад байхгүй ерөөхдөө орс хэлээр хоорондоо ойлголцоол. Тэгээ биш нэг орсоор хүртэл бүр таг очсон 10 жилдээ англи хэл үздэг байж байгаа. Тэгээ орс хэлийг анх тэнд очиод ерөөхдөө хүмүүсийн яриа ингээ хоёр хүн ярихаар ингэж нэг хараад тий тэгж байгаа л гайгүй сурсан. Тэг ерөөхдөө бол нөгөө багийнхантайгаа багш нартайгаа орсоор ерөөхдөө ойлголцсон. Тий. За яста сайхан байна. Чука минь одоо амруу н орлоо хоолоо хийх. Тийчтэй бүр ингээ орцсон бүр босморгоо санаа гэж байна. За би гоё та хоёртаа бас гоё наадан болж байна. Бас хоол хий. Энэ удаад би ямар хоол вэ гэхээр отгоодод зориулаад сайхан жимбэргийн хийж өгнө. Жимби гэж хоол хийж өгье. Тэгээд та хоёр маань энэхүү сайхан том манай Mountain Монголигийн хамт олон барьж өгсөн гоё асарт тоглон суугаад зебрагийн минь өгсөн ундааг уугаад Easy Beauty юу гэсэн тосыг дүрхээд байж гараа заяа. Сонгонтой мантуу тосоо халааж байгаа одоо эхлээ сайхан махта ясаах хийгээд за одоо хоолоо хийх гэж ба. Хоолоо хийхэд маань одоо бүх манай аяны хэрэгслийг бол Mountain Монголигийн хамт олон маань ингээд бүгдийг гоё бэлдээд өчтдөг байгаа. Аялын хэрэгсэл зөвхөн гэр ахыхаа яг нөгөө галтгоотгоо холилдохгүй зөвхөн аялын хэсэг авч явдаг хэсэг маань тусдаа. Яг өөрсдийнхөө хэмжээнд нэг 2-3 яс хийгээ сайхан жимби ич.
Хоол яаж ийн. Одоо хоол Энийг тайлах бэлдээл нь хоол болж гинөө. тайл. Одоо тайлчтэй. гизээ бэлдээд. Яа, гинэ. Ram дээлээс ядраад ам шиг баг. Хойбрах. Жохо сэс одоо жохо перцэн. Йоо, жимбиг чинь анх гарал үүслэн говийн хоол гэдэг лөө. Тийш те. Говийн хоол гэдэг штэ. Говийн гэдэг те. Ер нь ямар хоолн дуртай вэ? Ямар ч хамаагүй. Болохгүй ерөөсөө хоол болдгүй. Хоол голохгүй гэж. Гэтэ ер нь тамирчин хүний өдрийн одоо амьдрал маш юм дэвтэй байдаг штэ. Өдрийн амьдралын одоо юу гэдэг нь хүмүүс ч ажилдаа яваа тэгээд ингээд биднийх ч бол тэгээд өглөө цайгаа улаа бэлтгэлтэй улаа ирж ахаа хоолоо хийж идлээ бэлтгэлтэй. Уунд нь юм гурвал маршруттай шүү дээ тийм. Хоолноос хоолны оронд бэлтгэлийн оронд гээл ихтүүлчүүдээ давсан. гээл. Гайхаад. Хоолны одоо тийм хоол идэх ёстой, тийм хоол идэх ёсгүй юм байх уу? За мэдээж чи бас байлгүй байх уу? Тийм чи нөгөө ямар хоол унд идж байгаа шалтгаалаад бас нөгөө хүч тамиртай байх, тэгээ сайн унтаж амрах хурдан сэргийгч гэдэг юм уу? Зөндөө олон юм байгаа. Хоол бол одоо ер нь спортын салбарт бол маш том суурь нь ер нь бол зөв хоол ундаа одоо сонгож идчихийж чанартай бүтээгдэхүүн идчихийж гэх юм уу те шин тэжээлтэй хоол унд идчихий тэр тамирчны бас амжилт гарахгүй ч бас хоолтой маш холбоотой шүү ер нь бол тийм. Тэгэхээр гэртээ хоолны талаар за Монголд ч яах вэ? Ээж аав байх юм ч те. Казахстанд байхад хоолны талаар одоо өөртөө хоолоо хийх үү эсвэл цаанаас нь юм хоол байт юм уу? За яг нөгөө бэлтгэл сургуультанд нөгөө тамирчид бүгдээрээ цуглалцсан үедээ бол цаанаас гисэн хоол хүнсийг идэнэ. Бусад үед бол өөрөө хоолоо хийж идэнэ. Ер нь тэгээл Казахстан, Монгол хоёр ч нойрлцсон шүү дээ. Бас адилхан махсаг мах идэнэ сайхан. Тэгэд тэнд очиод нэг хоол ундны соёл нь хэцүү, хоолндоо одоо дасахгүй байх ч гэдэг юм уу те. Тийм юм бол байгаагүй шүү. Яг л ер нь ойролцоо. Сайхан. Тийм махгүй л идэнэ. Лавшаа хийж идэнэ тэд нар чинь. Тэгэл тэнд очиод ер нь плов, шорлог хоёронд бол амар орсон шүү. Хаяа санана. Плов шорлого. Тий. Талхнаас гоё амттай. Казахч юмас хоолны соёл айгуу гоё штэ. Талх борцог. Кац мацтай. Тий, кац байгаа. Гоё. Тэгээ бас гоё архтай штэ. Хүмүүс гэдэг тий. Гоё чихэрлэг. Манайхыг бодвол арай жоохон чихэрлэг амттай. Тийм тэнд очиод бол нэг Монгол хоолоо сана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэ төстэй юм байна шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг хоол ус илүү эрүүл. Жимс ногоо чинь тэнд өөрсдөө урдаг учраас алматаа чинь ер нь бол алимны орно шүү дээ. Одоо тэгэл яг өдөөд чинь Казахстанаас ирсэн тарвас гэх юм зөндөө идэг шүү. Тэр аягаар ирдэг үг өстө мэдхгүй шүү. Тэгээд бичсэн лээ тий. Гэхдээ амсаад мэдхүү. За мэдхгүй одоо ямар ч сан нэг амар тийм том юм байдгүй шүү дээ. Казахстан заржаад харснууд жижигэрнээс амар гоё амттай. Гаднаасаа бол үнэн царай муутай шүү дээ. Алим алимны жоон царай зүсмөтэй энчтэй гэд ах нэг тоохгүй. Тэгээд сүүлд бол энд явж байхдаа аваад итгэд бол даамт бол өстой тасархай. Янзын. Бэлтгэл сургуультай хийгээл гэртээ хараад хоолоо одоо өөрөө хийж идэх үе байлаа штэ. Ятраад ч юм уу, залхуу үрээд ч юм уу идэхгүйгээр байх үе гэж байх уу? Тийм үе байхгүй шүү. Яаж ийг л хоолоо ер нь идэх хэрэгтэй. Дараагийн бэлтгэлтэй өөрөө бэлтгэн л гэсэн үг. Хүчтэй байхын тулд. Тий. Уурга авахын тулд тий. Тий, уурга шин тижэл одоо нөгөө алдсан энерги нөхөхийн тулд бид нэр бол хоол хүнсээр л тэрийг нөхөх учраас тэрийг нөхөх хэмжээний хоол хүнс заавал хэрэглэх шаардлагатай. Тий. Чиний хувьд одоо тэмцээн уралдаанд ороход тамирчид жингээ хасах нөхцөл гардаг штэ. Нэмэх ч юм уу эсвэл ийм нөхцөл байдал гарч ирсэн үү? Гарлгүй яг ер нь тэмцээн болгоны өмнө жингээ хасна гэсэн. Ер нь бол манай спортын төрөлчнөө жингийн спорт баг бүх тамирчид л хамгийн багадаа 3-аас 4 өдрөөр нь хасч оролцдог гэсэн үг. Тийм эрэгтэй эмэгтэй гэлтгүүр бүх тамирчид л тийм байнга жингээ хасна. Тэгэхээр нөгөө жингээ алдахгүй байхын тулд хоолны менежментийг маш сайн хийж явах хэрэгтэй. Тэгээ одоо хэдэн жилийн жин дээр явж байгаа юм? Би одоо 10 дугаар ангиас хойшлаг юм байх шүү дээ. 10 дугаар ангидаа тэгэл хамгийн доор зогсдог байсан хэвээрээ л байгаа. Хөргөж нэг жоохон нэмсэн.
Тэгээ ер нь бол тэр үед л нэг жин нэмсэн. Түүнээс биш ер нь л ингээ байнгын жингээ барьстай тэмцээнээс тэмцээний хооронд тэгээ нөгөө жин их нэмчих юм бол дараа нь буцаад тэмцээндээ орохын тулд нэлээх энерги алдна. Тэгээ нөгөө хийсэн бэлтгэл сургалтаас байхгүй болно ч гэдэг юм. Зөндөө бол нөгөө хор нөлөөнүүд байгаа учраас одоо тэрийг алдахгүй тулд нэлээд сахилга баттай байх шаардлагатай. Тийм. Дараагийн тэмцээн уралдаанд ер нь одоо дахиад дэлхийн хэмжээний явна гэсэн байгаа юу? За одоо бол тэмцээн уралдаанд орох. Би ихтэй сая сүүлд 11 сараас хойш Монголд осон дотоодын 2 тэмцээнд орсон. Тэмцээнд 3 жилийн дараа сая тэмцээнд орсон л доо. Багш уснаас хойш гэсэн. Тэгээд тэр болохоор манай дотоодын чансаа олох тэмцээн топ 6 тамирчин л ордог тэмцээн гэсэн. Одоо 1-2-8-д бүх гадагшаа ордог Монголын шгшээ аян тамирчтай тэр тэмцээнд 2 удаа ороод би хоёуланд нь төрүүлсэн. Баярлалаа. Тэгээд 3 жилийн дараас дэвжэн дээр гарсан маш гоё байсан. Тэгээд дээрээс нь нөгөө шавнар гээд айн фанатуудтай болсон. Багшаа гэж би чинь баг багшаа гэхээр нь баг босч ирж мөрөөд нөгөө энэтэй кинонд дэрх шиг өгтгөө гэдэг шиг. Нөгөө ядраал хуйлдаал нөгөө унах гээд байгаа юмнасээ багшаа гингүүт нь баг л босч ирээд би чи багш хүн шүү дээ гээд баг тэгэл тэд нар чи айгүй их тийм хүнд бас айгүй их яад юм блэ. Одоо хүч өгнө спорттой кинонууд гардаг ш тэнгүүч нэг амар нам цохиулаад зодуулаад хөвтчихсэн аа тэндээс нэг хайртай бүсгүн ч юм уу хүүхдэн ч юм уу хүч өгж мөгөөл нэг тийм кино байдаг ш тэрэн дээрээс харж явах цаас өдөр чи ийм амар ядраад баг өгчиж ингээ босоод ирдэм бахтаа гэсэн чинь нэр бас босч магадгүй юм шиг лээ. Тийм. Шамдраа хараад гиснээс одоо энэ нөгөө яг Монголын анхны өсвөрийн тийм энэ жилээс эхлээд за манай нөгөө Жудобхийн холбооны ерөнхийлөгч Батулга ерөнхийлөгч маань санаачлаад за залуу тамирчтай ер нь бол ингэ сайжруулах хэрэгтэй юм байна. Спортын хөгжлийг одоо бүр илүү дэлхийн түвшинд хүрэхин тулд ер нь багаас нь ажиллах шаардлагатай гэд за түүхэнд анх удаа өсвөрийн шгшээ багийг энэ жилээс барьж эхэлсэн. За тэгээд тэр өсвөрийн шгшээ багийн тасалжуулагчаар томилогдоод энэ жилээс ажиллаа үлээж аваад ер нь бол ажиллаж байгаа. Тийм. Одоо тэр өсвөрийн хүүхдүүд маань тухгүй бас л гоё амжилтуудаас гаргаад сүрийн аваргуудыг хэлж байгаа юм тийм сүрэн ер нь жоох хүүхдүүдтэй л ажиллаад байгаа аюу гоё сонирхолтой шүү дээ. Нөгөө загнаад байгаа юм сайн мад жаргалтай. Тийм нөгөө ерөөсөө нөгөө ууралж стрессдэх гэдэг биш. Хичнээн би гаднаа нөгөө уурлаад орилоо бол ингээд загнаад байгаа юм шиг аюу аз жаргалтай. Тэндээс юм гоё кайф мэддэг. Тэгээ миний ингээд хилж байгаа зөвлөж байгаа хүүхдүүд хүлээж аваад хэрэгжүүлээд ч гэдэг юм уу. Тэр нь аюу тийм гоё хүүхдүүдтэй ажиллах ч өөр аюу гоё энергитэй тийм. Цаанаасаа л нэг юм яад жаргалтай байдаг юм байна лээ. Энэ их таалагдж байна. Алгуулсан байх хөтэй дараа. Авчихсан байх хөтэй гэж. Энэ айгүй авсаархан байгаа. Энэ ихвэгтэйд нэг юм бүр айгүй цомхон амар юм биш. Цүнхэнд орчтой. Тэ нөө газар мазар гал төлсөн айгүй эрсэл багтай. Тэ эрсэл багтай. Чин төмөр одоо дулааны үед бол аюултай. Тэгээ салхины хамгаалалт болохоор цомхон цэвэрхэн ариг уу. Оо за. Өөрөө ухч явчихсан мө. Булгаад очиж явж. Гөө. Ариг хийж өгөхгүй хооллолтол. Тэгэхээр одоо удахгүй ингээд манай өсвөрийн хүүхдүүд маань том амжилтуудыг үзүүлэх ойрхон болсон байгаа юм байна гэж ойлгосоо гаргаад эхэлсэн гоё. Өсвөрийн хүүхдүүд маань гоё амжилт гарчин. Дээрэс нь одоо нөгөө ээж аав нар айгүй гоё спортыг ойлгохдаг, дэмждэг болсон. Дээрэс нь одоо Монгол улсад одоо хүүхдүүдэд зориулсан юм маш бага байгаа шүү дээ. Гадаа гараад тоглох талбай ч гэдэг юм. Чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх орчин бас маш хомс байгаа учраас одоо хүн болгон хүүхдүүд нь спортоор хичээлүүлж байна. Тийм. Тэгвэл бүгд л ер нь дэлгэцний хамааралтай болчиход байгаа шүү дээ. Хөдөлжинтэй ч гэдэг юм. Тийм. Спорт одоо яг гоё хичээлтэй болгон тийм. Хүүхдүүдийг найз нөхөр болгож дээ гоё амьд харилцаа үүсгүүлж байгаа гэх юм уу? Одоо өсвөр насны хүүхдүүдэд охтуудад хөвгүүдэд хэлэх урам зориг юу вэ? За тэгээд л мэдээж хүүхд болгоны одоо нэг мотивацжуулах арга ч гэдэг юм өөр те хүүхд болгонтой харьцах арга өөр. Тэрнтэй адилхан одоо хүүхд болгоны нэг мотивацч юм өөр учраас яг спортоор хичээлж байгаа хүүхдийн хамгийн чухал зүйл ч гэдэг юм уу те гоё өөртөө ихтэй байх. Тийм өөртөө ихтэй байх, өөрийгөө илэрхийлдэг байх. Тэгээд сахилга баттай тууштай зан чанар гэдэг бол одоо бүх юмны ер нь оригдно гэж би л хувьдаа боддог. Тэг хичнээн одоо гоё авиастай өвдөлтөй аав ээж нь дэмждэг байсан ч гэсэн тэр хүүхэд сахилга батнуутай тууштай зан чанаргүй шантамтгай байх юм бол одоо ээж аав нь дэмжээд ч гэдэг юм гоё удам судар байлаа ч гэсэн бол яг тэр одоо хүссэн зорилгынхаа оргилд хүрэхэд бол маш хэцүү. Тийм. Яг одоо спортоор хичээллээд яг тэрийг л ер нь ойлгож авлаа.
хамгийн чухал зүйл бол яг сахилга бат тууштай зан чанар гэдэг л юм болгоны орой түүний хүрээд юм байна. Дүгнжин амар дүнэлт мүлт хэлдэг болчихоо айраг угаад. Би тэр жоохон сууж явах уу? Би ч одоо баг сургаал мургаал айлдах гэдэг нэг үү яа. Батгаад маань ер нь за спортоос гадна ер нь өөр тийм нэг хүм мэдтгүү тийм гоё нууц авьяас мавьяас байгаа юу? Наддуу авьяас мэдхгүй хүмүүс намайг бүх юмдаа л сайн гэдэг. Ер нь юу гэдэг спортын хүмүүс гэхээр л нөө хүмүүс юм ноомой ингээд нэг юм би нэг тийм биш ээ. Жохон ер нь нөө тамирчин байхдаа айгу өөрийгөө дарддаг байлаа. Нөө спорттоо л гэл хүн амтны ингээд нүднээс даал чидэм үү те. Тэгээ одоо бол айгу гоё чөлөөтэй шүү дээ. Тэгээ гоё өөрийгөө юу гэдэг нэг бие бариад байхгүй хувь хүн гэдэг талаасаа би ч одоо асаа арчилсан нийгэмд амьдарч байгаа юм байна да гэл те. Тэгээ ерөнхийдөө айгу маац би гэж боддөө шүү дээ. Өөрийн хүмүүс одоо юу гэж боддیں۔ Гэтэ ер нь бол хүмүүсээс хилдэг юм аа. Тийм маазартай хөгжөлтэй ч гэх юм уу те айгу тийм бас нэг мэдрэмж өндөртэй. Дуулуул дуулчин бүжгэлчин тийм ер нь 2 3 айраг угаал урлагийн юм болох чинь шүү. Ер нь тэгвэл одоо өөрийгөө 3 үгээр тодорхойлож гэвэл 3 үг багтаад яг л 3 шүү. Яг онсон 3 үгээр тодорхойлохоор гэдэг юм бол за сэтгэлтэй зүтгэлтэй дайчин. Яа! Тийм төрлийн л гэж өөрийгөө боддог. Би тэгээд энэ нэвтрүүлгийг бас нөгөө өмнөх дугаарыг нүгдсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө жүжигч аан орсон шүү дээ. Тэгсэн чинь өөрийгөө би амар иршүүд гэд би бүр гайхаад хүүе би ч одоо амар эмгтэл гэж бодоод байдсан шүү дээ. Тэр жүжигчнийг хараад амар эмгтэлэг айгуу гоё юу гэдэг юм хөвгчлөлтэй бас ингээл тэгсэн чи одоо өөрийгөө эргэтэлгүй би тэнд очил зүгээр баг улсын арслан заа шиг байж ах юм байна л да гээл амар бодчихсон чи өнөөдөр энд та улсын арслан заа шиг л байна да. Ингээд би тоо хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө хүний бодол гэдэг бол ийм амтай хүчтэй байд юм аа. Тэр бодол ч өөрөө дуудсан. Гэтэ энэ хүний нөгөө монгол хүн амны бэлгэрээ гэж яг үнэн байд юм билээ. Анзаардаг юм билээ. Би тэрийг нөгөө одоо эргээл ингээ бодохоор одоо хүмүүс энэ худлаа сайхан утсаж ийн л гэх байх л да. Тий нөгөө нэг оюутан болоод тэгээ манай нөгөө менежментийн багш бидрийг юу гэхгүй нэг ойрын хугацааныхын юм мөрөөдлөө зураг гээд зурулдаг байхгүй юм менежментийн хичээл дээр. Тэгээ тэр үед чинь биеж нэг олимпиадад 11 онд юм уу? 2011 онд 2 дугаар курсын оюутан гэдэг чинь 11 10 ч юм уу. Тэгээд 11 он юм байна. Тэгээд тэр үед чинь бол нэг айхтарлаг маг тамирчинч болоогүй зүгээр л эхлээл явж байсан. Тэгсэн чинь зүгээр л ягаад чинь би тэр дэвтэр дээрээ ийм медалийн тавцан зураад өөрөө голдно гэж зураад өөрийгөө медаль авцнаа. Тэгээ артлт нь ингээд Лондон тий чинь 12 оны Лондон гэж хэлсэн. Лондон 2012 гээд артлт нь 5 цувраг зураад тийм зураг би зурж ирсэн байхгүй юу? Тэгээ тухайн үед бол хин ч намайг олимпийн тийм зэрэглийн тамирчин болно би өөрөө ч баг тийж бодоагүй зүгээр л спортоор хичээлж ирсэн учраас тэгээл зурсан чинь эргээд харсан чинь мэдхэд би олимпийн медальтан болцсон яг нөгөө тавцан дээрээ гараад зогссон тий. Тэгэл хүний мөрөөдөл амар том мөрөөдөх хэрэгтэй юм билээ. Том мөрөөж нөгөө талдна гэдэг чинь баг үнэн байгаад байгаа. Тэгэхээр амар том мөрөөдөх хэрэгтэй. Тэгэл би нөгөө спортод дуртай учраас ийм спортын машин чинь ингээл амар дуртай бас. Тэгэл спортын нөгөө уралдаан амар хүзээл. Тэгэл Ferrari гээл нэг юм улаан машин тэр үедээ амар гоё харагдтал. Тэрийг хараад тэгэл би 20 наснда яг ийм Ferrari машинтай болно гээл амар уус болохгүй л дээ уулаа. Тэгээ би болно гэл ингээл дандаа яриад ингээл мөрөд би 20 наснда л гэд. Тэгсэн чи би 20 наснда пүрүс машинтай орчихсон. Пүрүс машинтай. Ferrari биш гэсэн машинтай. Тэгээд хүний нөгөө бодол гэдэг чинь ер нь бол аягүй хүчтэй нөгөө монгол хүн амны бэлгэрээ ээж аав нь хүүхдүүдэд дандаа гоё магтдаг. Тэгээ өрөөдөг эмээ өвнөч гэдэг чинь ерөөсөө яг л хүүхдүүдэд гоё магтчихлах хэрэгтэй юм билээ. Гоё сайн сайхнаар мөрөөдөөд ирээдүг нь гоёор хилээд тэр мөрөөдлийг ингээд мөрөөдлийн самбар ч юм уу те гэртээ тавиад гэр бүлүүд аав нь мөрөөдлөө зурдаг ч юм уу бичдэг, ээж нь бичдэг, хүүхдүүд нь бичдэг ингээд тэр оныхоо орч гэдэг юм. Тэнгууд оны төгсгөл энэ бэлдсэн мөрөөдөл маань биелжүү гэдээ харахад хэлийг юм биелэх гэж байгаа байхгүй юу? Би тэгээд яг эргээд ингээд нүмнуудаа ингээд харангуут чинь нэрээ би ингээд зурсан биш тэг. Тэр гаш бүр мартсан байгаа байхгүй юу? Ер нь бол тэнгууд яг гоё бэлтгэл юм билээ. Тэгээд медаль гэснээс медалуудаа хаана хадгалдаг вэ? Одоо гэртээ байгаа. Ер нь бол гэртээ. Бусад орныхын чинь ер нь бол нөгөө Узбекийн тамирчин лав надад хэлчихсэн маа та нарын ийм олимпийн медаль чи хаана идэг вэ гэдэг. Тэнгүүт надад өөртөө ямар гоё биднийхийг болохоор ингээд авчдаг. Тийм үзэсгэлэн маягаар болгоод авчдаг юм уу да. Би тэгж л болсон тэгж хэлжсэн.
Бидний медаль бол яг өөртөндөө хадгалагдчихдаг. Одоо ч олимпийн медаль маань нөгөө хүмүүс угаасаар гаад баг нэг шүдний орон гараад. Угаасаар байгаа бас уух уу? Хатуу бор дарс амсах уу? Одоо тэгэл Яа, мацаа шүү. яг хаас нөө хаяа нэг гоё найз нөхдөөрөө ах эгч нартайгаа одоо нөгөө би ч нөгөө тэр үеийн тухайн ихшээ багийн хамгийн залуу тамир чинь дандаа надаас тийшээ ах эгч нар байсан болохоор дандаа ер нь ах эгч нартайг нийлдэг гэх юм уу. Тийм тэгээд олон ах нар эгч нартай гоё баг хамт олон бол яг тухайн цаг үеийн ихшээ багийнхантайгаа айгүй дотно. Тэгээд хаяа нэг бид сайхан бас нэг ганц нэг тийм тэгээ гоё өнгөрсөн дурсамжуудаа яриа л те тийм үе байж тэ хүн л юм чинь. Тэгвэл дандаа л бэлтгэл тий чинь тэгэл амар спортчин дээрс нь одоо нөгөө багш тасалжуулагч ажил гэдэг чинь амар стресстэй ачаал ихтэй. Тэг ямар ерөөхдөө бол нөгөө зөв зохистой хэрэглээ гэдэг юмыг баримтладаг. Тий. Тамирчин байхад бол мэдээж бол тэр бүр маш сайн баримтлан яагаад л бэлтгэл сургалт алдагдсан ч гэдэг юм уу те. Зөндөө олон юм байгаа учраас. Одоо өмнөх үеийн мартсан байсан гэж. Өмнөх үеийн отхон цэцэг цамцаа өмсч гэж байгаа даарч. Одоо оройны сэрүү арцсан байгаа. Бүр өмнөх үеийнхаа яг одоо эд барилжсэн үе барилгаа тэмцээн оролдоонд бэлтгэл сургалт хийгээд явж исэн отхон цэцэгтэй таарад 2 3 солиоч гэвэл хэлэх үг юу вэ? Хэлэхтэйгээ хэцүүлээд тий. Тэр үеийнхаа отхон цэцэг чи одоо ийм шүү ингэсэн гэдэг ч юм уу. Одоо яг хэлэх юм бол жоо амраач л гэж хэлэх байсан байна. Нөгөө амар нөгөө өөрийгөө шахсан. Тэгээ одоо эргээд харахад бас яг юу гэдэг тэр нөгөө амралт гэдэг юм зохицуулах хэрэгтэй. Хитрхи өөрийгөө амар шахаад бас нэг юу гэдэг ядарчтэй гэх юм одоо юу гэх тийм юм болов нэг хэсэг гин ч гэсэн өөрийгөө ямраагаач спортоос нэг хэсэг бас өөрийгөө чөлөөлөд амралт хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Тэгэхээр чин болохгүй л дээ. Тэгэхээр чин тэмцээн болтоод нас чөлөө авах гэдэг байхгүй. Тэгэхээр болохгүй. Болохгүй мэн. За энэ асуултаа боллоо. Онцгой асуулт байсан мэн гэж. Энгийн хүмүүс тамирчин хүнийг болохоор медаль гэж хардаг байхгүй юу? Ер нь бол тий олимпийн медальч гэдэг юм уу? Дэлхийн аваргын медальч гэдэг юм уу ингэж хардаг. Тэгвэл отхон цэцгийн жудогийн маань яг утга учир нь юу юм болоо? За жудогийн угаасаа ёс суртахуун амар баг шашин гэмээр шүү дээ. Жудоч. Хүндлэл ер нь хамгийн том маш өндөр гэдэг юм. Бус спорт техник бодвол бүр арай илүү юм болов. Гэхдээ мэдээж бүх спортлоос хүндлэл байгаа. Гэхдээ яг жудогийн нөгөө ёс суртахуун ухагтхуун гэх юм уу? Одоо философи нь гэх юм уу? Ерөөсө хүндлэл. Одоо би нэгаа хүндлэх тий тэр нөгөө тэр хүний лаг байна уу? Мундаг байна уу ерөөсө хамаагүй тэр Ахмад үе өөрийнхөө өмнөх үе тэр хүмүүсийг дандаа хүндэлж явах хэрэгтэй. Дээрэс нь заавал спорт дотор гэдэг нь одоо ерөнхийдөө хаан ч явсан хүндлэл гэдэг юмыг бол манай жудогийн тамирчтай бол илүү үзүүлдэг бахаа л гэж. Тэгээ хүүхдүүдээс гэсэн ерөнхийдөө бол тийм бусдыг хүндэлдэг байж ич хүн төлөйн зөвшөөрөгдөн. Тий гэдэг талаас нас хүүхдүүдэд айлуулах одоо сурахыг хичээдэг. Гэхдээ нөгөө хилээл хахад яг тэр дороо мэдээж хүүхд биелүүлэх нь алсаараа ингээд угаасаа жудо гэдэг спорт хүнийг тгийл хүмүүжүүлж байгаа юм лээ. Тийм л айгүй хүмүүжлээ бас нэг санагдаад тий. Нөгөө хитрхи нөгөө хүндэл гэсээр га заримдаа нөгөө нэг амар юм гоё хүүхдүүд байдаг штэ юм дураараа юу гэдэг чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг. Тийм хүүхдүүд бас жоохон дарагдчихдээ юм шиг бас санагдсан. Хүндлэл хилмээрээс нь ч би чинь жуулаач хүн шүү дээ гэдгээрээ өөрийгөө дарсаар агаад бас жоох номоо болчдөг юм шиг санагцсан. Би лав. Араас нь. Ер нь тгий санагддээ шүү. Сонсч байна мэн юу? Тэр нөө спорт гэдэг юм чинь бас нэг юм галтай цогтой шартай юу гэдэг тийм ийм хурц характерууд бас хэрэгтэй шүү дээ. Тийм зарим хүүхдүүд хитрхи нөгөө жуудаад ороод бас өөрийгөө дарчаад байгаа юм шиг санагдаад. Бас эсрэг талаар нь бодох юм бол тийм байх магадaltaй биш үү нэрэ тий. Гэмтэл бэртэл ер нь асар их аваад болдог уу? Бэлтгэл сургалтын үед ч юм уу да томхон хэмжээний тэмцээн авралдаанд орох гээд байж итл нэг юм жижиг юм уу тий. Гэмтэл авчдаг. Тэр нь дараа нь очиод нөгөө тэмцээндээ очиход нөлөөлөх үү? Нөлөөлдөг яг бэлтгэлийн талаар угаасаа л тэгэл спортын хамгийн том талтай байсан шүү дээ тий. Тэгээд юу гэдэг нөгөө тулааны спорт гэдгээр хоёр хүн контакт үүсгдэг учраас бэлтгэлийн тал бол маш их ялангуяа яг нөгөө форумд орсон өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл авах нь бүр илүү их амархан байгаа гэдэг. Яа би суларсан. Гэвч яг л юм ялах хөгч болчихдээ шүү. Ер нь бол амар өндөр бэлтгэлийг форумд орсон тамирчид бол нэг жоохон салхи авахд ханиад үргэж юм уу алуурах ч юм уу ингээл айгүй эмзэг болчдөг.
Тэгэхээр яг тэр үе дээр бас бэртэл авах магадлал их байгаад идэг. За тэгээд дээрэс манайх нөгөө шийдэлт хийдэг ч юм уу тийм нөгөө классик спорт учраас том бэртлүүд бол мэдээж тамирч юм бол одоо юу гэдэг бүгдд нь л баг тохиолдно. Тэг хүндүү хөнгөн зарим нь бол баг тэр хүнд бэртлээсээ болоод баг спортоо хүртэл орхих хэмжээнд хүрдэг. Тэгэл алстаа одоо яг нөгөө тамирчин байх хугацаанд тэрийг эдгээгээл хагалгаа илгээ ч юм уу те ингээд аргалж тэгээд нөгөө нас ахих тусам мэдээж тэр бол мэдээж бас хүн дээр нөлөөлнө. Тэг хөшөөрсөн хүмүүсийн яс хэврэх шиг ч гэдэг юм уу те ингээд янз янзын байж итл нөгөө бид нар ч одоо баг хөвшөө хүний өвчрээд өвдөгнэн дээр хатгаад матгаад нэг хөвшөө хүмүүс ч бор орох нь те гэдэг шиг баг нэрээ яг тийм болчдөг яг л нөгөө ясны одоо юу гэдэг те бат бөх чанар хүртэл нөгөө олон жилийн эрс бодисоо алдах өсөөр гадагшлуулж байгаа учраас бол яг энгийн үнийхтэй харьцуулбал арай хэврэг болчдөг. За энэ бол яг магтай төгс цогцох салаад маш амттай. Нөгөө мантуу маань наалцсан баха. Хөө ёстом мунцгар хөөсөн байна. Сонгонтой мантуу. Эхлээ ямар ч юугаа гаргачих. Мантуугаа гаргаадах. Өөх. Янзаг. Хангаад л хэмээн хор бороогоо харилж байна. Сайхан байна. Агаарт гарах. Бид хоёр дэд энэ влого хийгээд амар их баярлж байгаа шүү. 7 хоногт нэг удаа ч гэсэн хотын тэр нэг стресс бухимдлаас тэ утаанаас төгжрлээс ангиж ирж байгаа да. Цэвэр агаар амьсгалж байгаа да. Бид бас далимдуулаад сайхан агаар амьсгалаад хоол унд хийлгээд сайхан үйлчлээ сайхан штэ. Манай хүндэтгэлийн зог маань галаа. Утгатай юм уу? Сэрэт юм уу? Манай галтгооны хэсэг ерөнхийдөө манай чука минь базна. За махтай сайжтэй салаад мантуу хачруудаа өгч тий. За гэтвч. Булганы айраг л хамгийн алдартай сайн айраг. Булганы ханах гэдэг лээ. Булганы сайхны айраг гэл гадуур зааж айраг болгон тэгээд идэг шүү дээ. Өтөр мэдээж нутгал юм байдаг бах л да тий. Нэгдэж байгаа малынх нь тэр нөгөө өвс тэжээлээс болоод харины амтны өрөөдөг баг. гэж боддөө шүү дээ. Малын дэв бол одоо малын махных нь амтан ч гэсэн тий. Дэв бол газар л одоо айдлахын вау гүгээ сааж байгаа. Тэгээд харины амтны өөр байгаад слоу маань. Одоо энэ бүр үнэхээр янз амттай. Одоо ингээд бид гурав чи юм идэж чинь ярихгүй шүү. Дотроо л яриад байгаа шүү. Дотроо асуугаад байгаа хариулаад байгаа. Одоо энэ юу дуусаад юм идэх үү? Тэр нөө гэж. Би нөгөө Казахстан дахта нөгөө влогуудаас үзнэ. Тэгээ нөгөө баажи ялт гэдэг нөгөө влог гарчтай амар их мэдээлэдэг. Гэлтэй эдмэр санагдтал. Сонсож хүмүүс нэгддэг шүү. Гоё хоошор Монгол хоол идэл. Тэгсэн ашгүй бас гоё хоол идэх юмд орлоо гэж байна. Жичин болоог үнд болж гэж бас буцаа. Амар завгүй юм шиг үл шүү дээ. Байнгын л зураг авал баг унтаж идэх завгүй л. Өнөөдөр өөрөө нэг хэсэг нь болоод ингээд зовоод явж байна өө. Загааж явж байгаагаа мэдэхгүй гэж. Тэгээд зурагтаа харахад гоё хүмүүс яваад нэг гоё юм гэдэг нэг гоё хувцамжтай хүмүүс амьдрал дээрээ бас хэцүү байд юм шиг үлээ. Цаг наргүй завгүй. Бас л сэргжилтийн байдалтай шүү дээ. Хагас сэргжилтийн байдалтай гэж ярьдаг. Гуруулаа өнөөдрийнхээ бас дугаарыг өндөрлөх тийшээ хандъя тий. Өндөрлчөөд гоё хоолоо дараа нь тухтаа идэв. Аялал зугаалгаар одоо их явж байгаа хүмүүс маань аялж байгаа газартаа цэвэрхэн аялаад ойр орчмынхаа хогийг түүгээд бас байгальтаа ээлтэй аялаарай гэж битээр уриалж хэлдгээрээ бас энэ удаад бас уриалж хэлж байна. Замын хөдөлгөөнд соёлтой болосоо оролцоорой гэж бас нэмж хэлье. Өөр өсний аялаас болгоомжлоорой. Бараа шараа. Оо яна өөртөө гэж. Их орж шүүгээ. Тэгээд гарынхан бэлгийг бас отгоод өгөхөд бэлэн боллоо. Миний дээл
Хаанаас үлээ? Яна. За Бүх юм манай уу гэж. Zebra International Distribution-ы хамт олноос маань отхон цэцэгт маань гарын бэлэг явуулсан. За баярлалаа. Баярлалаа. Урьж орцсон баярлалаа. Хөөх та нэр миний дуртай юм дотор нь баярлалаа. Тийм баярлалаа. Юм гоё. Агаас нь гаргаад бэлэг өгөөд хоолунд хийж өгч үйлчлээд бүр хоёр шидүүлээд. Үнийг бас ажилтаа болт шидэж шүү. Тийм маш баярлалаа. Тэгээ бас болоогүй. Энэ хүү гоё бас нарны тосыг чамдаа бэлэглэнэ. Энэ маань одоо манай Easy Beauty Mongolia-гийн хамт олноос бас өгж байгаамаа. Одоо энэ заавал нар гэлтгүү одоо арсыг хамбал нарны тос ихгүй юу? За тэгээ Е витаминтай ийм гоё нарны тос байгаа. За баярлалаа. Нарнаас гэлтгүү ер нь Одоо салхи тий Шороо бүчээс аюул их ирдэг шүү. Гадаа зуны нөхцөлтэй амир бэлтгэл сургуулийн. Тэгэл бид чинь найрсан марсыг юу Энэ амгүй идэл шүү дээ. арс нөгөө нэг зарим нэг тоснууд шиг кремний орц байхгүй. Түрхлээр ингээд цагаараад идэг штэ. Цагаараад хийхгүй. Тэгвэл чигшил өгдөг. Тийм зүгээр юм. Ялангуяа надад тий би ч нөгөө борон чинь гэрэн төрөнгүүд ингээд нэг цагаан хүзүүн хар ингээд асуудалтай шүү дээ. За баярлалаа. За ингээ өнөөдрийн манай наадмын дугаар энэ хүрээд өндөрлөх гэж байна. Тэгээд манай энэ сайхан влогт маань урилгыг маань хүлээн авч манай чулуун цэгийг шидээд Майхан бариулаад бүр өөрөөр нь майхныг бариулаад энэ анхны дугаар боллоо. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. за бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа. Нэг өдөр бас гоё хүчлэлтэй сайхан яриа өрнүүлээд амттай хоол идээд айргаар дайлуулад маш сайхан байлаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгүүдэд нь урлагийнх нь бүтээлүүдэд нь өндөр амжилт хүсье. Тэгээд гоё үзэгчтэй хөгжөөсөн бидний нүдийг баяссан олон гоё бүтээл хийгэрээ гэж хүсье. Мөн нэмээд хэлэхэд одоо жудогийн спортыг сонирхож байгаа хүүхэд залуучууд өсвөр насныхан ч юм уу хэрвээ байвал спортын төв ортонд яваад чорээ. Одоо энд ирээдүйн олимпийн аваргуудыг бэлдэх суурь энд явагдаж байгаа шүү. Winner клуб өстэй. Тий манай клуб чи Тийм манай Батбагийн өөрийнх нь одоо багшлаад бие дааж ажиллаж байгаа клуб нь болохоор Winner клуб гэх байгаа. Тэгээд цаашлах нь бас энэ багшийн ажилдаа шамдан орсон штэ. Тэгээд энэ ажилд нь үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон бас аваргууд төрүүлээрэ гэж хүсэж байна. дотор шгэ баярлалаа. Хоол зүүчийнхаа сургуулийг амжилттай сайн За баяртай дараагийн дугаараар уулзцгаая. сайхан наадцгаагаарай. Хоол идлээ. За идцгээ. Одоо унтраа мэдээ. Not a good night's man.